эргүүлээд чиний ингэ бүцүүл хутга ингэ байраа шууд зоогоол хүрээд ирчихдэг. Хаана айгүйх би өөрөө мэдлэрдэг гэсэн чинь ингээ баар дотор Би ингэ чамлуу ингэ яг жоохон муугаарч байгаа. За ингэ чи яагаас салчваа? Чамд юу болчихв? Гээд ороод ирж байгаа юм заяа. Юу н хин тим эрэгтэй хүнтэй очиж хамт бай гэсэн. Батарсан дуугар баг уртл нь яах гэдэг юм хайш. Өндөр царайлаг тим карьертэй хүнтэй хамт байх юм бол угаасаа тийм зүйл нь болох нь ойлгомжтой. Тэгээд маргааш нь ингээд над руу чат бичиж байгаа юм заяа. Чат бичсэн чинь нэг хүн ингээд бит хоёрын зургийг аваад явуулсан байсан заяа. Мэдрэх муутай гэж бодож байгаа. Шот гаш. Fresh squeeze, tangerine dreams, I'm sliding. Stocks up, dashboard digital, I'm gliding. Organic place, salmon over quinoa. Keep it up. За 6 дугаар эпизод. Тийм 6 дугаар эпизод. Эхлэе. За би өнөөдөр амар ядраад байна. Уучлаарай шок. Өнөөдөр амар энерггүй сонсогдож магадгүй. Гэтэ зүгээрээ бид хоёр юуны арт заавал гардаг тийм болохоор одоо энэ эпизодны арт гарандаа дахиад за тэгээд бид хоёр өнөөдөр хоёулаа нөгөө гаста эхлүүлээ сар болж байгаа юм хэл дээ. Сарын нүр үзсэн ба штэ. Тэгээ сарын нүр үзсний дараа бид хоёрын саб дээр хэд саб байна? 10 дээ нөө. Тэг яах вэ бас нэг 10-д яваад байгаа юм аа. Нэг 10 хүн үзээд байгаа юм аа. За болоодоо болоо гэж. Нэг ингээд 100 хүрэхийг нэр ингээд ерөөйтөө дараа сард. За бид хоёр өнөөдөр жоохон сонирхолтой сэдв ярих гэж байгаа. Өмнөх эпизод дээр нэг ярьсан нэг тийм тий ид шидийн нэг тийм жоохон юмнууд ярьсан байгаа. Тэгээд энэ эпизод тэр манай гоо ингээ хариулнаа. Тэгээ би нөгөө ханаас нь эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна. Гэтэ энэ өмнөх дугаар дээр нэг хараалын талаар ерөнхийн нэг тайлбарыг хэлж өгсөн дөө. Тэг нөгөө хар шид хийн гэдэг нь болонгууд одоо жишээл медиум гэн үү одоо тийм шид хийдэг хараалж чадах ч юм уу эсвэл нөгөө засал масал хийдэг те нэг одоо тийм сүнслэг бүл хүмүүс дундаас хар шид хийх нь нэг ингээ цөөхөн үнэдэг. Одоо жишээл миний хүмүүс ингээ байхад энэ нэг хар юм байгаа. Яг тэрэн шиг ингээ цөөхөн ингээ медиум хүмүүс нөгөө цаанаасаа тийм өгтөлтэй төрдөг гэдэг шиг тэр дундаас тийм харын талын хүмүүс тийм өгтөлтэй төрдөг юм билээ л дээ. За. Тэгээд тэгэхээр нөгөө одоо бид нар интернетээс нөгөө хар домын арга шид мэд гэл хараал дөөрэ чин штэ. Тэр нь бүтггүй ах магадлал ихэнх хувьтай бараг 90%. Тэгэхээр нэг тийм интернет дээр байсан ч гэсэн үр нөлөө амар бага болохоор нөгөө цаанаасаа тийм өгдөлтэй хүмүүс одоо тэрийг хийж чаддаг. Үүнээс гадна нөгөө зөвхөн хараал хийн гэдэг ойлголт биш бас тийм хүмүүсийн сайн хийж чаддаг зүйлийг хараалыг арилгах. Айгуу сайн тийм тэгээд ер нь Монголд тийм хүн хэр их байдаг гэдгийг би яг үнэлгээ сайн мэдэхгүй байна. Гэтэ ингээд тэгээд хүмүүсийг ингийн хүмүүс зүгээр одоо тийм хийлээ гэж бодвол ер нь ямархуу үр дагавартай байдаг вэ? Одоо ингээд тэр чинь нөгөө энгийн хүмүүс ч юм уу ингээд бусад одоо сүнслэг хүмүүс хийгээд бүтггүй гэж байгаа шүү дээ. Ямар нэгэн тохиолдолд бүтлээ гэж бодоход энэ бол маш том анхаарал шүү. Наад чи хүнд хараал хийсэн ч гэсэн тэр хараал чи эргүүлээд чиний бүцүүл хутга ингэ байраа шууд зоогоол хүрдэрчдэг. Яа тэгэхээр чи нөгөө өөрөө энергитэй тэгч холилдож юм хийж байгаа болохоор тэр нь өөртөө шууд буугаад ингээд ирчин гэсэн үг байна. Тэр бол ер нь бол ямар ч төрлийн яг тийм сүнслэг хүмүүс жоохон яг сайн мэддэг чаддаг хүмүүс нь бол дургүй байдаг амар. Энэ бол үнэхээр дими оролдоо тоглоод ах зүйл биш. Тэнгүүтээ нөгөө практиксан хүн дээр бас ингэж ажиллана гэдэг бас аюу хэцүү байдаг. Ямар хараалаасаа хамаараа яг нь жижигхэн хөнгөн төвшний юм байх юм бол тий
Нийм одоо бид нар хамгаалтын тэмдэгт идэр гээл нэг хийж өгдөг төө. Би ингэ сугараад хийж өгчихсэн. Аха. Тий. Нэг тиймэрхүү төрлийн юм хумаар ч юм уу тий ингээд яг өдөр тутамдаа нөгөө хил хязгаараа зөрчүүлэхгүй гэдэг ч юм уу тий тиймэрхүү юм дээр анхаарч болно. Тэгээ нөгөө удмын хараал ч юм уу тиймэрхүү нөгөө том юмнууд бол яа орооцолтоход үнэхээр хэцүү зүйлүүд болохоор тийм тэг гадуураас скам хүмүүс эвөх байдэн шүү. Луурдуулваа. Дээрээс нь тийм зүйлээр оролдоо интернет дээр байгаа ч гэсэн оролдоод хэрэггүй. Зүгээр л орчих. Өөрсдийнхөө сайн сайхны төлөө хүний биш өөртөө. Зөв. За тэгээд дараагийн нэг юм юу асуух юм байна. За ингээд хоёр нь бол ингээд Таро гэдэг нэг хүзэр байгаа штеп. Тэрэнд ингээд сонирхоод айгу ер нь удаж байна. Миний мэдхийн л удаж байна. Яг ингээд сайхан гэж санагдаж байгаа мөртлөө бас ер нь удажлаа хөрхөн. Тийм тэгээд тэрний талаар асууя. Тэгээд ингээд хамгийн анх яаж мэдэж орсон бэ? Хизээ сонирхож эхэлсэн бэ? Нөгөө би нөгөө жоохноосоо эхлээд хүзрөөр мэргэлдэг гэсэн аахгүй юу? Гэтэ нөгөө одоо ингээд таарамаараа хүзэр надаа олдохгүй штэ байхгүй. Тэгээ нөгөө жоохондоо нөгөө энгийн хүзрөөр ингэж мэргэлдэг байгаад тэгээд тэрийг яаж сурсан бэ гэсэн чинь нэг хүн ингээд хүзрөөр мэргэлж байгаа байдлыг гэсэн бэ. Тэгээ нэг амар сонирхолтой санагтаад тэр чинь бага ангитай илүүтэй бүр. Тэгээ надад заагаад өгчөөч гэсэн чинь энийг зааж өгнө гэж байдгүй штэ гэсэн аахгүй юу? Хүн өөрөө л сурдаг энийг. Тэгээд би ингэснээ ямар байлаа. Жогонцоо тийж бодож байгаа шүү дээ. Зүгээр одоо хатан гарах юм бол тийм, ноён гарах юм бол тийм гэж зүгээр л хэлээд өгчихнэ үстэй гэж бодоол. Тэгээд тэгсэн чинь ингээд тийч хэлсний дараа өөрөө ингээд оролцож үзсэн чинь ингээд болж байна. Тэгээ ер нь бол ингээд тэр нөгөө мэдрэмжтэйгээ л холбогдох юм байлээ л дээ. Тэгээ би ингээд тэрүүгээр ингээд таньдаг ойр тойрны хүмүүс ингээд мэрэглээл тэгээ сургуулийн хүмүүсийг мэрэглээл ингээд явсаж амар сайн таардаг заяа. Тэгэл бүгд ингээд юм асуу ингээд хийгээл чигч явж агаад 10 жилдээ найзтайгаа хамт их дэлгүүр яваад явж ирсэн. Тэгээд нөгөө их дэлгүүрээ ингээд намын дэлгүүр байгаа штэ 7 давхарт нээдэг. Яна уучлаарай нөгөө миний хамар цагтаа болдог. Тэгээд тэр үед чинь 10 жилийн хүүхд мөнгөгүй тэр үед чинь бас мөнгөний ашаараа өөр байгаа штэ. Тэг ингээд тэнт нэг жижигхэн таарат хөзөр ингээд зарж ирсэн. Тэг би бүр ингээд яг ингээд гэддэг гэж хэлчихсэн. Амар санагтаал яах вэ гэж тэгээд за авъя гээд одоо ингээд тэр хөзөр маань энэ за ийм ингээд таарах. Тэгээд энэ амар хөөрхөн зүг хэдэн үргээсэн гэж тухайд 3500. Амар хөөрхөн байгаа зү. Тэг ингээд дотроо ингээд тайлбар ногдоогоо заяа нэм жижигхэн. Тэгээд ингээд нэм дэлгэлт мэлгэлтэй ингээд бүгднийг ингээд тайлбарлсан ингээд. Тэгээ монгол хэлээр заяа. Тэгээд ингээд нэг 3500 өрөөр ингээд авч ирсэн. Ингээд. Тэгээд тухайд чи би ингээд за энийг цээжлэх юм 78 үзрийн тайлбар нөгөө дээш харсан утга, уруу харсан утга гээд хоёроор үржүүлэхтэй. Тэгээд цээжлэх байхгүй зүгээр. Тэгээд яг энэ байдлаараа амар олон жил явж байгаа. Тэгээ нөгөө энгийн үзрөөрөө би шууд гаргал мэргэлж чадсан шүү дээ. Тэг явж аваад нөгөө хідүүлээ хамт ажилладаг байх үед яг тэр үеэс нөгөө сүнслэг талынхаа амлуу ингээ бүр өнцгөө орж эхэлсэн шүү дээ. Тийм. Имэд л амар ингээ сонирхол. Тэгээд ер нь бол хүзэр захиалаад тэгээд одоо яаж мэргэлэх үү яах вэ гэдэг тал дээр илүү гүнзгий судалгаа хийгээд би бүр ингээ тароотын үүсэл хөгжлийн талаар ном хүсэл худалдаж авч ийсэн. Тэгээд яг зүгээр нэг хүзэртөөгөө ер нь бол холбогдно гэдэг нь л амар чухал юм билий хамгийн гол нь. Тэгээд тэгсэн чинь яг холбогдох тийм жоохон
Сонин сонсогдсон. Мгм. Тэгээд яаж чаар амар хурдан шууд энэ болоод тэгээ сурчдаг. Тэгээ одоо ингээ миний ширээгээр ингээ дүүр миний мэрэгэлдэг үзэрнүүд байна. Тэгэл нэг тиймэрхүү дүү. Тэгээд бас нэр нэг юм хэлэхэд нөгөө ямар хүмүүс нь ингээд медиум гэдэг ямар хүмүүс нь мэргэлж чаддیں۔ Тэгээ хүн болгон мэргэлж чадах юм уу гэдэг юм асуулт байгаа ш. Одоо хүн болгон л хүзэр худалдаж аваад Тий. тэрүүгээрээ хүзэрлэх харал мэргэлтэй юм уу гэдэг ойлголт бас төрж байгаа шүү дээ. Аха. Нөгөө медиум хүмүүс болонгоо цаанаасаа бид түрүүлсэн хөвгөлтэй төрдөг гэд. Тэгээд тэр хүмүүсийг зүн биелэгч нар гэдэг. Ирээдүй ингээ юм хардаг. Харин нөгөө хүн болгон зөнгийнхаа мэдрэмжийг сайжруулж болдог. Ингээ мэдрэмжтэйгээ холбогдоод тэгээ зөнгийн мэдрэмжтэйгээ ингээ холбогдсон тохиолдолд тий нэм мэрэг хийх боломжтой болчдаг аахгүй хүзрөөр ч юм уу чулуугаар ч юм уу хамаагүй зөвөр өөрхөн хэрэгслийг болоод нэг тэгдэг. Тэгэхээр нөгөө бэрэн тий. Тэгээ нөгөө медиум хүмүүс чи одоо сүнс хардаг л гэсэн үг байхгүй юу? Тийм хүмүүсийг одоо ингээд анзаарах нь жоохносоо эхлээд юм харцсан байдаг. Ингээл яагаад ч юм. Тэгээд нөгөө бид нэг зарим нэг жоохон монгол ч юм уу нэг тиймэрхүү хүмүүсийн юм ингээд сонссон сонирхоод. Тэгсэн чи хүн болгон мэрэг хийх гэж байхгүй штэ худлаа гэжсэн. Би тэр хүмүүс цанд жилхэд та нар л өөртөө худлаа яриад. Юу нь бол боломжтой. Тэгээ би ойр татныхоо тийм нөгөө мэрэгний үзүүрээс сольж болтгоо гэдэг. Нөөтрөөр биелж болтгоо. Жимөө тэгээ өөрхөн үзрүү хүнд ингэж ашиглуулж болтгоо. Яг хөө тэр бол үнэн. Шалтгааны үйл одоо энэ ингээд миний хэрэглэх хүнд дээр ч одоо миний энерги ингээд наалцсан байгаа даа шүү дээ. Тэгээ энерги ингэж солилцоо ингэж яхан айгу буруу. Тэгээ би нөгөө найз юм уу татныхаа хүмүүстэй болонгууд нөгөө хөтрөө өгөөд чи нэг оролцож үзэх үү, try хийж үзэх үү гэж хэлдэг. Тэр нь болгоод мэдээж надад муу юм болохгүй. Нэгт миний татны хүн байгаа, энергийг би мэдчихэж байгаа. Тэгээ энергийг яаж зохицуулахаа мэддэг болохоор асуудалгүй. Тэрнээс гадны хүн ингээд ингэх юм бол нэг хүрээд тиймэрхүү. Тийм. Нэг тиймэрхүү байдаг. Чинийг тэгээ ойр татны хүмүүстэй бас байг хугацааж өгдөн шүү дээ, тий. Танихгүй хүний мэргэлж үзсэн дээ. Яг нэг тийм нэг амар том детальчилсан мэрэг хийж үзчихсэн да. Тийм. Тэгж яхад юу н ямар байсан бэ? Тэгээд яг ингээд гадны хүн болохоор амар ингээд хэцүүсэн үү ямар байсан бэ? Ингээд нүү танихгүй хүн дээр мэрэг хийхэд одоо жишээл ингээд мэрэг хийхэд бол нүү энергитэйгээ холбогдсон шүү дээ. Одоо тэр хүний энергитэй ч гэсэн холбогдно. Тэнгүүтээ танихгүй энергийг ингээд шууд ингээд өөр төр ингээд хүлээж авч байгаа болохоор амар хэцүү байсан зөө. Тэг яаж чад тэр хүний ингээд туулсан юм амар хүнд энергитэйсэн болохоор ингээд би ингээд салганаадсан байхгүй юу? Ингээд тэр хүнд юм гинэ шууд мэг нурган дээр өөрөгдөж байгаа. Тийм. Тэгээд ядчаад ингээд амар хэцүү юмнууд гарч ирээ. Тэгээ би чи хэлж болох юм болоо болохгүй болоо гэд нэг тийч бодсон шүү дээ. Тэгээд тэнгүүтээ ингээд хэцүү гэдэг зүйл нэг юм дээр нь болонгууд ингэсэн аахгүй юу? Яг хүчрний тайл дээр ингээд надад орж ирж байгаа юм ингээд хөхлөөд ирсэн. Жигнэсээ хөхл. Тэгээ ингээд асуугаа санаа зовоод ойр тэрний чинь хүн ас орсон юм уу гэсэн чинь үдээс ахаа гэд. Ялцч хүндлээ. Тэгэл нэг аюу хэцүү юмнууд бол асуугаад нэг тийм болж исэн. Тэгээд нөгөө хүмүүс ч мэрэгний нэг үнэлэмж тогтоод шүү дээ мөнгө. Тийм. Тэрнийхэн шалтгааны нь бол би яг тэр үедээ бас аюу ойлгож исэн. Яг ингээд би тэр хүнд энерги зарцуулж тэр хүн ч мөнгө ч бас энерги гэсэн үг шүү дээ. Тийм. Ажил хийгээд мөнгө болоод тэнгүүтээ яг тэр нь нэг тэнцүү болоод эхлэхээр нэг аль тал нь алдагдахгүй яг ингээд дэм авчдаг. Зүг. Яг тийм л бол санагдсан. Тэгээд одоо ерөнхийдөө бол ийм хөдөртэй ингээд харьцаж хахад тий ингээ одоо ингээд
амар олон хүчтэй харьцаад олон хүнтэй харьцаад тэгж яхад айгүй эвгүй нэг тийм тохиолдлууд байсан уу? Одоо сэний ярьсан шиг тийм үхэл гарч ирдэг гэдэг шиг. Өөрт чинь тохиолдож исэн эвгүй юм уу эсвэл Юу хийжсэн нэг удаа би өөрийгөө мэргэлжсэн аахгүй юу? за Зараа ингэ байж та. Тэгээд тэгсэн чинь би тухайд нэг хүнтэй нэг хальт харьцчихсан. Тэгсэн чинь ер нь жоохон холбоотой зөв. Тэгсэн чинь би ингээд энэ харилцаа хэр удаан өргөжлөх вэ гэд суусан чинь 8 хоногийн дараа дуусна гэд. за Тэгээ би ингэснээ ингээ гайхаж хараад хэлүүж гайхаж аргуудаа хөдөрлөө гэж харж байгаа хэрэгтэй бодоод тэгээ би чи ингээ юу яа тэр үуч чи ингээ хэрүүл оруулч юм уу сони юм ууж байхгүйсэн аахгүй юу. за Тэгэл би үгүй юу гэсэн үг юм бэ гэж ячаад үнэн гартыг нэг мэдээл байгаа юм л та гэхдээ юу гэсэн үг юм бэ гэж жоохон бодоргоо тэгээд тэгсэн чинь нэрнгээсээ 8 хоногийн дараа яг дуусчихсан. Яг 8 хоногийн дараа яг уулзаад тэгээ би ингээд зөөр сууж байгаа нүдлөө нь хараад халиа дахиж уулзахгүй хаа гэж тэрнээс хойш уулзаагүй. Тэгээд голчихсан. Нэг тийм өөр нэг сонинд хөөх гэх юм бол нэг хүн надаар ингээд мэрэглүүлсэн юм аа. за Би нэг юм асуумаар байна гэж. за Тэгээд нэг асуулт нь бол яг хөө зүгээр ерөнхий байдлаар л асууя гэж байгаа юм зөв. Гэтэ гарч ирсэн хөзөр нь араар тавилтын талаар гэсэн. за Тэгээд би ингээд харснаа ингээд зөвхөн араар тавиад байгаа мó гэж хэлчих чадахгүй зөө. Ингээд амар хүн тийм гарч ирэхээр ингээд хэлэхэд амар хэцүү. өмнөөс нь баг хичээд байгаа юм шиг би яа. Тийм тэгснээ ингээд яаж өвтэй хэлэх үү гэснээ хүн битгий гомдоогоорой. Бага юмаа л хайрлаа шүү. Хэлтэж хэлсэн зөө. Би зүгээр л хийсэн. Тэгээд ойлгосон юм уу ойлгоогүй юм уу бүүмэд. Нэг тиймэрхүү юмуд бол болтоо. Айгуу сонирхолтой. Тэгээ би бас ингээ хараад хахад би чадахгүй гурдаг ч юм. Би ерөөсөө энэ дунд бол нэг тийм ороод ахааргүй хүн. Гэтэ яг нэг би нэг хаяа айгүйх мэрэглүүлт юм аа. Тэгээд би тэр яг хамт ингээ Монголд тахтаа хаана айгүйх би өөрийгөө мэрэглүүлдэг гэсэн бэ гэсэн чинь ингээ баар дотор. Тэгээ нэг баар орох болгонд л битээр ингээд ядчих хаад ингээ гоо ер нь хүзэр нь бэлэн байж идэг ер нь хаач явж исэн. Тэгээд сүнхэндээ ингээд нэг аль нэг хүзэр хамаагүй. Тэг ямар ч хүзэр байсан хамаагүй те. Тэгээд би ингээд яг ингээд хаяа заримдаа ингээ гоо өөр асуун тэг ингээд юм үзхүү тэгж харах уу гэх тэгэл би тэгэхээр чинь тэгэл угаасаа нэг сонирхол үүдэлсэн юм чи тэгэл үгүй гэж хэлэх нь хаашаа. Тэгэл би дандаа ингээд дуртай зү амар цаамаа гэл. Айгу бэлэн тэгдвэсэн. Тэгээд битэр ингээ үзвээ. Би ингээ бирээ уугаал зүгээр нэг сайхан байж байгаа байхгүй налаа асууж байгаа. Тэгжээд л ингээл яг нэг хэдэн өдөр хүзэр гаргаж ирж байгаа юм нэг. За нэг юу тийм өгөөмөр санагдуулыг 5 6 хүзэр тий. Нэг ингээд энергитэй юм харам санагдуулаа ганц 2 хүзэр суглаад тийм. Гэтэ тэр өдөр чинь эхний дан яг ингээ мэрэгчлэлтээр чинь айгүйх ингээ хүзэр гаргаж ирдэг байсан юм аа. Тэгэл ингээд тий эхэндээ айгүйх хүзэр гаргаж ирдэг. Тэгэл ингээд суугаараа тий ингээл нэг 3 4 5 цуваа. Тэгэл нэг тэрний болгонд цуулганд 3 үзэр ч юм уу 1 үзэр ч юм уу тэгэл ингээ гаргаж ирээл. За тэгээ гаргаж ирж итэл тий өнгөрсөн баларсан юмнууд ингээ одоо болж байгаа юмнууд тэгээ ингээ ирээдүйн юмнууд гэл ингээл амар детальчилж ярина зав. Тэгжэтэл ингээл айгүйх нэг ингээд сэлэм гараад ирчихсэн. Сэлэм мөхөл тэр чөтгөр мөтгөр тийм чөтгөр юу вэ тийм бүх юм ингээ гараад ирдэг. Тэг ингээ хаяа нэг гоо ингээ жоохон хармааргүй юм харчтай юм шиг байна. Тэгээ над руу ингээ уурлаад эхэлдэг байхгүй тийм харчвал би ингээ биер уугаа зүгээр сайхан явж итэл тий чи над руу ингээ муугаа харснаа загнаад эхэлдэг байхгүй. Тэгээ би ингээ яач вэ тэнгүүд би хэлмээргүй байна гэдэг. Тэгээ би бүр гарч нэгт хэлмээргүй байгаад би тэг юу гэдгийг мэдэхгүй заяа 2 загнуулаад идэв. Тэгэл ингээл чиний нөгөө нэг тийм сахиусны чинь ингээд мессеж идэргээл нэг хүзэр савуулж гаргаж ирдیں۔ Тэгээ нөгөөт нь бас загнаа шаачин заяа. Ингээ 2 талаас амар их нэг загнууртай ингээд бүх юм л чиглэл болохгүй байх бүтэхгүй байх.
Тэгээс нэг гаргаж ирдэг байсан. Тэгээд бит хоёр чинь тэгээд зүгээр ингээд сууж ахтаж айгүй их нэг хүмүүс танихгүй хүмүүс ингэж гарч ирдэг байсан байхгүй бит хоёр л. Тэгээд хоёр ингээ ганцаархнаа чинь айшид хоёулаа иж чинь тийм үстэй. Ганцаараа гом гэж орж ир. Тэгэл бит хоёр чинь Ганцаараа тэг хийм дээ. нэг нь төсөөлцөн тий. Тэгээд чи яах вэ тэгээд нэг бит хоёр чинь тэгэл үгүй гэхгүй тэгээд за гэдэг бит хоёр хоёулахнаа л байгаа юм чи угаасаа заал гэдэг. Тэгээд нэг хүн хитэн хүмүүс ч орж ирэн суун. Тэгээд заримдаа ингээд айгуу сонь хүмүүс орж ирнэ. Тэгээ гоо нэгийг нэрмэр гохгүй тэр бааранд нэг ингээд нэг уулзчихсан нэг хүний тухай. Тийм. Ингээ бид хоёр ч угаасаа нөгөө энэ сугараа Монголд тахад ер нь айгүй их ингээд цагийг хамт өнгөрүүлдэг байсан. Зүйлдээ бараг 7 хоногийн 7 өдөр шахуу уулздаг. Тий. Тэгээд бараг ингээд бас босод цаг үед тий. Айгүй их тийм актив байдаг гэсэн үед. Тэгээд энэ олонгууд яг явдаг. Жилийнх нь тий яг тэр жилийнх нь зун ингээл бит хоёр гарч таарсан юм аа ингээд. Маргааш нь ингээд наадмын амралт ингээд эхлэж байгаа. Тэгээд за өнөөдөр гарчээ гээл би бичээл тэгэл энэ заа гэл. Үгүй гэхгүй тий. Нэрээс үгүй байхгүй. Тэгээ яаж наадмын амралт болохоор нөгөө манай хүн чинь хөдөө гадаа яваад өчтдөг. Тэгэл явахаас өмнө гэл. Тэгэл бит хоёр суугаал хоёулахнаа тий ингээл юм яриад бодсон чинь хоёр долонгод нэг хоёр хүн бүжирсэн аахгүй. Хоёр хоёулахнаа муу хамт сууж болох юм уу? Тэгэл бит хоёр за гэл суугаал. Тэгээд гисэн чинь манай ингээд сугараа яаж усуусан хүн ингээд сугараалуу ингээд амар дэлчнаад болтгүй. Тэгээ би ингээд яг хараа бичсэн чинь миний ээж усуусан хүн ингээд тухайд надтай ингээд юм яриад. Тэгээ яг нөгөө үздэг сонирхдаг зүйлүүд бас нэг төстэйсэн болохоор бас гайгүй нэг яриа нэлээш. Тэгээ тухайд тэгэл за баяртай гэж өнгөрчээсэн. Тэгээд сугараа яаж суучсан залуу noloнгоо сугараг ингээд IG дээрээ авч маавал тий. Тэгээ ингээд надаас ингээд өгн IG дээр авахгүй яг үний хэлэхээр. Тэгээ хэрвээ ингээд дахиж ингээд ямар нэг юм бол уулзах юм бол тий ингээд миний урд сууж байгаа хоёр хүн л гэж ингэж бодолтой. Ячаа тэр үед чи ингээд миний ааш ингээд хөдөлсөн байсан да таньжиул. Тэг би ингээд чамлаа ингээд яг жоохон мухаарч яваа. Яваа. Би тэр юмдаа орсон тэгэл. Тэр чинь нэг хамт нэг далжхан чаавал нэг уудаага гарах гал гэдэг шиг зөө. Тийм тэгээд яаж би амар энэ хүний ганцаар ингэ орхоо явчих чадахгүй тэгэл явах юмсан ингээ муухаараа суугаад идэг. Тэгээ юмсан тэгээл нэг хэрсэн. Тэгээс энэ 7 хоногийн дараа ингээл тий миний ээж суусан хүнээс гэрхгүйс тэрэл сугараагаас ажиг навцсан. Тэгэл надлын хүн бичээл тэгэл зүгээр ингээд таньдаг хүн ингээд тухайд болоод өнгөрчөөсөн. Тэгээд нэг тэрнээс хойш нэг сар илүү 2 сарын хугацаанд хамгийн ихтэй л 2 сар тий. Тар илүү. Тэр хавцлах юм. Тий нэг за нөгөө угаасаа нөгөө бит хоёр ч гадуур гарна тэгээл тэд бас гадуургаарч таарна тэгээл нэг хальт таарч уулздаг гэдэг нь олонгууд нэг харьцдаг гэсэн үг биш шүү зөө. Зүгээр нэг явж байгаад нэг таньдаг хүмүүстэй таарад хүү юу вэ гэж нэг ганц хоёр бир уудаал хийж байгаа. Тэгээд тийчсэн чинь тухайд олонгууд тий миний ээж суучсан залуу ингээл надлуу ингээл бичээл хийдэгсэн. Тэгээ би нүү таньдаг хүн гэдэг утгаараа ингээл тэгж нэг хариу өгдөг. Тиймэрхүү байж байгаа миний өнцгөөс нэг тийм сонирхдаг хүний төрлийн биш байгаа шүү дээ. Тэгээ хамгийн нийтдээ ингээд тэр хүн намайг арай өөр өнцгөөс харж байгаа нь ингээд сүүл рүү мэддэгтэй ирсэн хгүй ингээд надлуу явуулж байгаа рилэн тэгээд хэлж байгаа үгэнтэй хойлонгийн гадуур ингэж явах юм бол нэм асуудал ингэж харах юм байна да. Тэг ч юм уу тий. Тэгэхээр би хөөе юу болоо дээ ингэхгүй шүү гэд ингээд тухайдаа тэгээд ер нь бол хариу бичгээ блоглоо тэгээд нэг шууд нэг айна тавиал ингээд дууссан. Тийм тохиолдол хийдэм аа. Сэнжин энэ хүнтэйгээ би саяхан уулзваа. Тэгээ саяхан угаасаа тэр чинь ингээд
би тэр хүний талаар ямар ч муу юм бодохгүй яагаад бол тийм нэг харилцаа холбоотой бол мэдээж биш. Тэгээ яг уу тухайн үед блоклж хийсэн нэг зөв хугацааны дараа надад реквест явуулаад тэгээл зүгээр л хайж ягаар тахалцдаг нэг тийм л хүн байгаа. Тэгээд одоо тэр энэ талаар өөрөө сонсвол надад үнэхээр хамаалга. Тийм юм ойлгодог байсан бол би ингэж юм хэм ярихгүй л хасан баг. Тэгтээ за яг хөө. Тэгээд яг өнгөрсөн 7 хоногт уулзсан хгүй гэдэл надлаа юм хичээл. Тэгэл тэгээ би ингэ таньдаг хүн жишээгээл хараалаа. Зас юу байна энэ тиймэрэг гэл. Тэгэл өнөөдөр орой гарах уу гэд. Тэгэл нөгөө бүтээр уулзаал юм уугаал юм яриад сууж байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь ингээд надтай уулзсан шалтгаан ингээд за юу болвоо сүүлийн ингээд жил мэлийн хугацаанд нөгөө холбоогүйсэн хугацаанд л хэлж байгаа шүү дээ 2 жил. Юу болов тий гэхин би өвдөснө гахаад юу би байдгаараа л ижин яс чамар юу энэ даа гэл нэг тэгс ахгүй юу. Тэгсэн чи за ойлгож хууж байгаа дээрээ гэж байхгүй юу. За. Тэгээ за окей гэл. Тэгсэн чинь өнөөдөр ингээд би чамтай уулзъя гэж хэлсэн шалтгаан ингээд би ингээд чиний сэтгэл санааг чинь ингээд дээртүүлэх гэж. За. Тэгээ би ингээд за окей ингээд яг чи юунаас болоод тэгж бодоод яа тэгж байгаа илээ гэдгсэн чинь би ингээд чиний сторинуудыг чи анзаарсан, чиний профайлыг чи анзаарсан. Энэ профайл чинь ямар утгатай хамгаалалтын сахиусан юм шиг байна тий. гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би яг би энэ өөртөө хийсэн тэмдэгт мөн хамгаалтах биш байхгүй юу. Зөвхөн нэг манифест хийгээл нэг өөртөө юм дутж байгаа л юм байхгүй юу. Гоё сайхан зүйл. Тэгсэн чи тийм зүйлээ гэхдээ би бол яг ямар утгатай гэдгийг нь бол үсэн чи зөв зүгээр яж захта ийм профайлыг болохгүй. Чиний сторинуудыг харсан. Чи ихтэй би сториндоо ихвчлээ юу гэдэг илээ. Киноны хэцүүдийг ингээд эдитлсэн TikTok хийдэг тий. Нэг хайртай жүжигчний ойрд амар хийгээд байгаа юм ядаж хахад нэг амар дууралцсан тэр нэг юм да баг тэр матрасан доогуур баг ортол нь яах гээд байгаа юм хайшин юу. Тийм ойрд нэг тиймэрхүү л байгаа. Тэгсэн чинь ингээд за ингээд чи яагаас салчваа чамд юу болчих гээд ороод ирж байгаа юм заяа. Тэгээ би өөдөөс нь ингэж гайхаж харснаа ой байж та эхлээд чи намайг хүнтэй үргэсэн гэдгийг яаж мэдчихэж байгаа илээ. Юунаас харж тэгж бодож байгаа илээ. Чи ингэ зүг зүгээрээ жаад би нэг хүнтэй нийлээд салцсан байгаа даахгүй хамгийн нэгдтэй. Тэгээд энэ чинь ингээл нэг тайлбар хэлж байгаа юм заяа. Тэгээ би ингэсний за ингэ тэр хүний бодлоор би ингэ үргэсэн байх нэ. Тэмүтэй түл би яагаад салцсан байгаа гэж өөрөө би ингэ гайхаа асуугаад байгаа. Тэгсэн чи ингээл чиний сторинуудаас ч харахад л ойлгомжтой байсан. За. Жаа ингэж байгаа гэж ойлгоцсон. Нэг л ойлгосон. Тийм. Дэн яаж нэг хоёулаа нэг кино үзсэн шүү дээ нэг дэлгэцэн юм ширүүлж байгаа. Тэгээ тэрэн дээр ч нөгөө амар тий би ингэж чамаас саллаа маллаа гэж нэг хэсэг гардаг та би тэрийг яаж амар стори хийсэн. Яаж би тэр хоёрыг амар шийдэлцсэн байхгүй юу? Тэгээ мэдгүй тэр мэнэс л хамаарсан юм уу яасан. Тэгээ би ингэснээ цаг яг тийм яра эхлэхийн өмнө илүү ярихын дундуур бид хоёр бас юу яриад одоо өнгөрсөн дугаар зэрэгсэн шүү дээ сошиал дээр бүр амар хэрэг болоод байна гэдэг. Тийм. Гэр бүлийн хүчирхээлтэй эхнэрээ ингэж 10 урдуур нь тавиад зодоод гэд тэр талаар ярьсан хгүй юу. Тэгээ би ер нь бол чи харсан бах тэгээд чи юу гэж бодож ин би нөгөө сая ингэ ажлынхантайгаа энэ талаар яриад юу гэж бодож ингэж асуусан. Тэгээд зүгээр чи эрэгтэй хүний хувьд зүгээр юу гэж бодож ин гэд. Суусан. За. Тэгээд энэ чинь ингэж хэлж байгаа. Ерөнхийдөө бол штэ. Ер нь хин тийм эрэгтэй хүнтэй очиж хамт бай гэсэн. Хинч албатаагүй штэ. Өндөр царайлаг тийм карьертэй хүнтэй хамт байх юм бол угаасаа тийм зүйл нь болох нь ойлгомжтой. Хин тийм юм сонгох гэсэн. Тэр хүмүүс чинь тэр одоо зэрэг төрөх гэж өөрийгөө ямар их дарангуулсан бол угаасаа л хажуудах хүнтэй ингэх нь ойлгомжтой зүйл штэ. Тэрний оронд тэ зүгээр нормал жоохон тэ ингээд махлаг
IT-гаар сурдаг байсан энэ деталуудын сан заяа. Тим хүнийг сонгосон бол ийм зүйл болохгүй штэ гээд. Тэгээ би өөдөөс нь ингэж харж байгаа байхгүй. Ингээд би ингэснээ чи ингэж хэлэхээрээ тэгээ би асуусан юм чи тэгээд нөгөө миний салцсан шалтгаан нь юу гэж бодож байна гэсэн чинь чамд адилхан зүйл тохиолдсон гэж бодож байна. Ингээд чи тийм амархан хүний салах хүн биш штэ. Намайг мэддэг юм байгаа даа байхгүй юу? Намайг мэддэг гэж боддог байгаа байхгүй юу? Юу лээ би ингээд тэрний төсөөлөө нэг хүнтэй үерхэд салцсан шалтгаан зодуулсан. Нэг бол ингээ ар ордоороо ингэж тавиулсан. Байгаа байхгүй юу? Тэгээ тийм л энэ хоёр хайл нэг л байгаа. Гэт би ингэснээ тэгээл чи сайн надад тэгж хэлж байгаа юм уу те ингээд чи өөрөө яах гэж царайлаг өндөр карьертэй залуу сонгосон. Намайг сонгосон бол ийм зүйл болохгүй байсан гэдэг утгаараа хэлээд байгаа юм уу? Гэт автаар суртамт өөрөө л хэлсэн байгаа хамгийн гол нь. Тэнгүүтээ ингээд тэрийг ингээд үгүй би өөрийгөө хэлээгүй шүү. Би тийм утгаар хэлээгүй. Зүгээр л гэсэн юу болсноо ингээд бүгднийг ингээд ярилтаа ингээд би ингээд хойлон бүгднийг хэрэг чи яагаад уухгүй байгаа юм бэ? Намайг согтоох гэсэн зөө. Гол нь ингээд илүү сайн уу тэгээд ингээд яриулахгүй би юугаа ярих юм бол Арсен тэгээд дээрэс нь би угаасаа уугаад халаачгүй. Угаасаа яг нэг тийм юм хүн үүдс яриад харч ингээл энэ амар дуруу хүрдэм бэлээ бүрөө. Яг би тэр өөр тэгээд за ингээд бит хоёр бас яг ингээд би ингээд өөрийгөө хэлбэлтэж байгаа юм зөө. Тэгээд юм ярьжсэн чинь ингээд чиний талаар ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь яриад гэсэн чинь шууд ингээ миний нүдлөө хараад хэлж байгаа юм зөө. Би сугараад амар дуруу биш. Дуруу байсан шүү. За. Тэгээ би ингэснээ яагаад гэж асууж байгаа юм зөө. Тэгээд тухайд надад сайн гэж явж исэн. Хүн штэ. Тийм. Тэгээд тэгсэн ингээд сайн үнийхээ хамгийн сайн найзыг ингээд дургуун гэж байгаа юм заа. Тэгээд шалтгааныг асуугаал гэсэн чинь харин л та юунаас болсон юм болоо гэд өөрөө хэсэг бодсноо. Ингээд сугараа ингээд нэг нэмэр хүмүүс эдэг штэ. Өөрийгөө шударга гэж боддог мөртлөө бүдүүлэг хүмүүс. Тэгээд ингээд хүний өөс хэв дээр айгуух ингэж хийдэг. Гэж байгаа байхгүй юу? Тэгээ би ингэснээ бит хоёр ингээ анх танилцаад ингээ шууд ингээл найзлаагүй би тэр хүнийг мэддэг. Бүр амар анхнаасаа илдэг зүйлэн гоё цан чанартай. Тэгээ би ингээ одоо хүртэл найзалж байгаа шалтгаан тэр гэсэн чинь аргагүй штэ. Чамд өөлөд тах юм байхгүй юм чинь. Наа чиг өөлөх хэвтэй хүн болохоор ингээ хэл хүлээд хүнийг ингэдэг тэгдэг. Нэг тийм юм ярьж байгаа юм зөө. Тэгээд тэр хүн ингээд жилийн өмнө ингээд миний амьдралд ингээд гарсан юм аа. Гарч ирсэн ч хижтэй нэг хайл юу лээ сайн юм байна уу гэх юм бичээл. Тэгээд гэсэн чинь ингээд ер нь бол ингээд жоохон ингээд яг надад сайн гэдэг нь би мэдэхгүй зөө. Тэгээд яг яах гэдэг нь мэдэхгүй. Тэгээд ямарсан өнгөрсөн жил ингээд хурж ирээд тэгээд би нэг юм ярих хэрэгтэй байна гэд. Тэгэхээр нэг манай гэрийн гадаа хурж ирэл. Тэгэхээр би өөдөөс нэгсэн чи одоо намайг мартаач гэгээд. Ер нь ямар ч боломжгүй штэ эний тэрээ. Тэ ингээл тэгэл баяртай гэл явуулсан хгүй юу? Тэгсэн чи тэр талаараа ярьж байгаа юм зав надаа. Тэ би ингээд чам дээр ингээд очихдоо ингээд жоохон согтуу байсан. Согтуу. Тэгээ ингээд чамд ингээд хаягдчаад тэгээ үгүй ингээд ямар нэгэн харилцаанд байсан хүмүүс нэгнийг хайна гэж байхаас харилцаа эхлүүлээг бол хайна гэж байхгүй штэ. Тэгээ хаягдчаад гэж явж байгаа юм зав. Тэгээ хаягдчаад шууд CV ороод сүүжүү авч гацаараа уугаад тэгээд хүн эцгээд шууд майктай тавигдсан.
Ийм л үсэр хүмүүсийг яах вэ нэрээ. Тэгээд би бүр яг жигнэсээ өөрийгөө өгч магадгүй өгсөн ч угаасаа хамаагүй гэж бодсон гээд Аха. тэгээ ингээд надаа ингээд тэр ингээд амар ингээд муухай тусч байгаа байхгүй яг үнийг хэлэхэд Аха. хэрвээ тэр хүнд ямар нэг юм болцсон байсан бол шууд энэ хүний буруу гэд над руу чих гээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгснэ ингээ ардаас нь ингэж хэлж байгаа байхгүй юу. Чи ирээдүйд хүн алдчих чадхаар хүмүүжтэй гэх юм би юу яриад байгаа би хүнд бүр гарч хурж үзээгүй чи гэсэн чи үгүй ингээд шууд очиод алж биш те чамаас болж ирээдүйд хүн амиа орлож магадгүй шүү. Авгаас хорлох ах. Тэгээд яа надад бүр амар муухай байсан зөө бүр ингээ би бүр ингээ хэлүү өгөхгүй болоод юу яриад байгаа ингээ тэгээд яах гэж дахиж ингэж гарч ирсэн ингээ мэдэхгүй зөө. Хэрвээ ингээд үнэхээр тий стил ингээ надаа сайн гэж бодоод боломж хийж гарч ирсэн бол яах гэж ингээ сэтгэл ингэж өвдөх үг хэлдэм бол бүр амар сонио. Тэр гайхамшигтай зөө. Нэгснээ гэтээ би яаж ингэж амархан тийштэй хурдан хугацаанд муу он хийснээ мэдэхгүй байх гэх юм би хоёулынхын тунд юу ч болоогүй юм чи юунда муу он хийх гэсэн чи ингээд хоёулаа чи харил байгаагүй штэ тэмдэл хүмүүсээсэн штэ гэсэн чи ингээд амар гайхаж харснаа тийм үгээд анх удаа ингээд тэрийг ойлгож байгаа. Тэгээд хамгийн аимшигтай нь зөө тэр нэг сүүлийн жилд юу болсноо ингээ надад ярьж байхдаа ингээл өөр амар олон охтуудтай харьцсан үерхсэн юм бэлээ зөө. Аха. Нартаа миний талаар ярьж исэн мэл яг уу. Юугаа ярьдээ би? Тэгээ би ингэсний үгүй намайг ярихаа болооч гэж би тэгсэн чинь үгүй энэ тийм амар юм яриаггүй нэг жижиг сайж хэлжсэн ингэж хэлжсэн гэдгийг ингээд тэгээд уулзаад угаасаа нэг төвтэй ажилдаг тэгээд төвөө ойр хавьд ингэ явж байхад ингэ таньдаг хүмүүс нь амар их таараад харж инеж минийг л гэсэн зөө. Угаасаа бүгд ингээ харваас намайг мэдээд байгаа байхгүй юу. Тэгээд маргааш нь ингээд надлуу чат бичиж байгаа юм зөө. Чат бичсэн чинь нэг хүн ингээд бит хоёрын зургийг аваад явуулсан байсан зөө. Тэгээд энэ бол надад бол амар байлаар энэ тхүү. Би ямар олны тэмдэл алдарсан биштэй ингээд Тэмүүдэ хоёулаа ингээд арслаасаа айгуу дэжгүй харагдт юм ингээд ингээд надлуу ингээд бичсэн. Тэгээд би тэгэхээр наач ингээд би бүр юу ч хэлээгүй зөө бүр ингээд амар жоохон ингээд зүр эможи ингээд дарсан чинь уулцсан ингээд тэгэхээр заа гэд бэлтгэв. Таамаглалтаа бэлтгэв. Амар айхтар юм би. Ингээд яг би ингээд үнэн ч хүмүүст амар дуртай. Яагаад гэвэл ингээд миний ингээд өөрөө үнэнлэмж өөрөө үнэнч талын хүн. Тэгээ ингээд нэг хүнтэй хүн ингээд амар удаан ингээд яг үнчээр явах нь зөв. Гэтэ энэ яг тийм утгаараа явах байхгүй. Гэт яг надаас юу үсэж байгаа мэдэхгүй зөө. Яа би бүр ингээд Аха. зүгээр ингээд мэдгүй бүр хэлэв өгөхгүй. Тэгээ энэ талаар санхотоо сонсож байгаа. Тэгээ би бүр ингээд бүр амар стресстэй тэгээд угаасаа энэ дээр шууд ирчээ гэж бодсон. Сонсвол сонсны надад хамаа алга. Намайг үзэн ядвал ядна гэж. Би угаасаа нэгч буруу хийгээгүй. Би миний хэлжсэн үг болгон бараг тэр хүний төлөө юм хэлжсэн. Гэ чи ингэж тэгээч тий. Арай нөгөө зөвлөх маягтай. Тэгээ одоо тэгээ буруугаар хүлээж аваад эмзэглээд байвал өөрийнх нь л асуудал надад бол хамаагүй. Аха. Яг ингээд би одоо ингээд өөрийнхөө талаар тэр хүний харсан талаар заяа. Тэгээд ингээд миний талаар аюух юм ярьдаг гэсэн шүү дээ чамд ч угаасаа. Ингээд юу уулзах болгонд нэг ингээд хайлт техник юм ярьд юм шиг байгаа. Миний талаар нэг яг ингээд нэг юм шидэх гэдэг юм шиг байна. Тэгээ ингээд ярих болгонд нь би тэгээ гайхдаг байхгүй яа гэвэл би ингээд хамгийн анх бийж байхдаа би энэ хүнд чинь яг ингээд
Яг үндэ муухайж үг хэлж байгаагүй ягаад ч зүгээр би энэ хоёрт зүгээр л орхицсан байсан байхгүй юу. Би бүр ингээд яг ингээд юу ч өгдөг байсан зөв бүр ямар ч анхаарал өгдөг байсан байхгүй тэр хүн чинь. Уг нь анхандаа. Тэгэл нөгөө жоок мөг ярьж байхдаа зүгээр ингээд хамтлны жоок ярьдаг байсан хамгийн анх нөгөө би танилцж байхад. Тэгээд ингээд яг нэг танилцаадыг сарын дараа хаа эсвэл нэг хэдэн 7 хоногийн дараа ч юм уу. Бид ингээд сар авчинд ингээд суучсан юм аа. Тэгэл ингээ орой сарвчин суужсэн чи гоотол ингээл амар хэрэл халцганаад байгаа байхгүй. Тэгсэн чинь би яг үүдээс нь хараад сууж ирсэн энэ хоёрын. Тэгээ бас нэг өөр хитэн нэг хүн ингээд миний хажуу сууж байгаа байхгүй. Тэгээд тэгжсэн чинь нэг над руу нэг амар муухай харцсан байхгүй юу. Тэр орой. Тэг ингээд нэг хүн чинь зүгээр муухай хараад ингээд хальт өнгөрчих болно шүү дээ. Ингээд зүгээр ингээд тэр муухай хальт нэг асанаандгүй харчлаа гэж бодно. Тэр сэгээг байхгүй юу? Муухай хараад нэг минут чанга байсан заяа. Бараг минут чангаад надад бол минут шиг санагдсан заяа. Тэгээ минут шиг санагдсан гэхээр ядаж 30 секунд байгаа байхгүй юу? Тэгээ гоо хажуунаас нэмэрээ таан заяа. Тэгсэн мөртлөө ингээ миний өдөөс муухай хараад суугаад байгаа байхгүй юу? Тэгээ би бүр ингээ гайхаж харснаа. Яг өдөөс нь харснаа би тэгсэн. Чи ямар муухай над руу харт ингээд ямар муухай ингэж яг ингэж клэр хийж бүр ингэж харж ширтдэм бэ гэж тэгсэн чинь ингэж харснаа над руу ингэж гинт харснаа хүй би чамар ширтсэн юм уу сая яагаад ч хүчтэй тэгж байгаа байхгүй юм би ингэ хэлсэн үгүй чи над руу бүр ингэ сайн хараад ингэ амар ширтээд штэ за ширтгэн яг муухай хараад энэ хамгийн гол нь тийм үстэй чи бүр ингэ цаанаа бүр нэг энэ нэг юм энд юу хийж байгаа юм болоо гэж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй тэг би тэрнээс хойшоо аяг муухай харцдаг болцсон тэр бол үнэлтэй тэр нэг өөлөтсөн тэр нэг ингээ яагаадсан би үнэнгээл хэлээ хүнийг муулж байхдаа би нүүрэн дээр нь муулах аюу дуртай тэгэхгүй юу би юусаа ардаар нь ингэж муулдаггүй хүн би ингээ амар нүүрэн дээр нь муулах дуртай хүн тэгээд би тэр хэсгээрээ өөрийгөө зүгээр ингээ шударгаар зүгээр өөдөөс ч харж аваад хэлчихъя л гэдэг тэрнээс би өөрийгөө тийм 100% шудрах хүн гэж юусаа хэлэхгүй заяа тэрнээс ярьсан шиг тэгээд надаа нэг гинт нэг муухай сэтгэл санагдвал чам бол угаасаа би ингээд ерөөсө тавьж явуулдаг байхгүй юу. Тэр нь угаасаа амар жоохон тооксик л хаал та. Гэтэ одоо яа их үү. Тэгээд би тэр хүнийг харж авах болгондоо ер нь бол тэгээд үнэнгээл хэлдэг байсан. Яг ингээд яг юу мэдэрч байгаагаа. Тэгээд чи яг тэр надаас тэгэж харсан муухай харсан соошоо би чинь чамд ингээд харахаар одоо надаа муухай мэдрэмж төрөөд байна. Харах болгонд ингээд нэгэд зөвхөн хэлцэн. Тэгээд гоо тэгэл нэг л өнгөрдөг байсан юм ингээд би ингээ ямар оролцоод байгаа шүү дээ. Тий гоо ямар тэгээ харцсан биш эсвэл гоо миний артлт бас ороод ингээ хамт муулаад байгаа юм шиг. Ерөөсөө тэр ярианд оролцож байгаагүй байхгүй юу. Тэгээ би хоёр л нэг амар би бинд рүүгээ барах утга барьсан нэг юм шиг л ингээ тэгдэг байсан. Тэгээ ингээ одоо ингээд би тэр хүнийг чинь мартаад одоо амар удаж байгаа байхгүй юу. Үнэндээ. Би энэ дараад одоо 2 жил баг болгож байна. Тэгээд ингээд тэр чинь баг ингээ 3 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 3 4 жил өмнө. Тэгчээд хаачин бүр таг мартцсан заяо. Нэг хаяа нэг энэ хүнтэй таархаар л би ингээд юу лээ гэдэг ингээд гацчих тийм нөгөө сандгүй. Тэгээ тийм хүн ингэж бас ярихаар амар сонирхолтой санагдчихэв. Тэгээд одоо хүртэл ингээд ерөөс move on хийж чадаагүй манай хүнд одоо хүртэл ингээд сууж явах юм амар гайхширж байна. Одоо их хөө тэгээд одоо өөрийнх нь сонголт шүү дээ. Яг үндэ л өөрийнх нь сонголт ингэж явж байгаа нь. Тэгээд ямар гоо зүгээр надаа ингэж тах гэд хүчлээд суугаад байгаа ш. Тэр хүний л сонголт ингэж явж байгаа нь. Тэгээд саний ярьснаас бол хамгийн муухай юмнууд нь чамайг ингэж нэгт чи яг хүн халуулна малуулна шигвэрээ даан бэ. Энэ чамаа юусоо ямар ч юу ин үнцгийг мэдэхгүй ч яаж юм яриад байгаа тийм үстэй. Тэгэд хамгийн гол нь ингэж хандарч байгаа хүн рүү ийм тэний юм ярих нь зөв ч юм уу үгүй ч юм уу амар чон готом шигтэй. Хоёр дахь нь тэгснээ ингээд сүүж уугаад нөгөө согтууд ингээд жолоо барьснаа чамруу ингээд буруудахдаг ямар учиртай. Тэг хүн тэр хүний хөх нь яах вэ? Өөр хүн алаа хичүүл яах юм тиймстэй. Тэг согтоо жолоодож байгаа та амар хариуцлахгүй юм ярьж гин. Хоёрт тэгээд гурав ярих юм бол би энэ хүн намайг штэ намайг блок болчихсон аахгүй би ерөөс юу ч хийгээгүй юм.
аюу хүнд блоглуултын. Гэтэ ингээд тэр хүн намайг өөр блоглчаад тэгсэн мөртөө ингээд гороо аюу хэн бичдэг зөө ингээл. Ингэсэн нэг зүрх мөрхний юутай ингээд хийлмэл яваалал тэгэл би гороо ч ингээд хүн намайг блоглсон шүү дээ. Амир нэттэй тийм сайн хүнийхээ сайн найзыг ингээд явждаг. Яг тактиктай хүн байсан бол сайн найзынх нь яг ингээд тий сайн талд нь ороод тэгээд ингээд хамт найрах хэрэгтэй байсан байхгүй. Тааш тэгэж чадаагүй юм да. Тэг жоохон хөвгтлээсэн л та. Толгоондоо жоохон хөвгөд биш үү? Жигнэс жоохон хөвгөд биш. Толгоондоо жоохон хөвгдээсэн. За тэр хүний нэг сөрөг юм нэг ярьж стресстэй шнэ. Гэтэ ингээд бааранд байж байхад бол яг ингээд бит хоёр бол энэ байтугай юм л үзчихсэн. Яг үндэ 9 шидийн л үзчихсэн. Тэгээд хамгийн гол нь инээдтэй юм одоо ингээд мэрэг рүү буцаад ороход биш тий. Дахиад нэг 3 найз бит хоёр дээр иржсэн байхгүй юу? Тэгээд тэр би ерөөс мартдаггүй юм. Яа тэгэл амар хөвгчлөлтэй нэг тийм оройс юм аа. Хүмүүс нь өөртөө нэг тийм сайн мэ хүн бишээ. Зүгээр л хөвгчлөлтэй хүмүүс. Тэгээд яаж өдөр нь ингээд амар стресстэй явчихсан байхгүй ингээд нэг газар очсон фейлтэл хоол идчихсэн сонин амттай хоол идэх. Бид хоёр нь бол жоохон амар гутранх шаажсэн юм уу. За тэгэл яг тийм тэр ингээд нэг нь ирсэн юм аа. Нэг нь ирээд тэгээ би найзтайгаа авч та хоёр хоёулах наваад л ингээд нийлээд ингээд суучих юм боч уу. Тэгэл бид хоёр чинь тийм гэдэг ирээл тэгээ ингэж байгаа байхгүй юу. Бид хоёр бол нэг яг тэгээд үгүй мгүй зайлмайл гэдэг хүн уулна биш. Ер нь бол тийм биш байхгүй юу. Тэгээд за ингээд суугаа бид идчихэн. Тэгээд нэг том ширээ рүү ингээд ихэндээ ингээд биер сууж ингээд би бинтгээ ярьж суугаад инээлдэж чагаад тэгээд том ширээ рүү суухаар болвоо. Манай хүн ингээ хүзэр мэрэгдлээ ингийа тэгья гэд гаргаад ирвэ. Нэг зүгээр ингийн хүзэр байсан аахгүй чинь тоглолтог үзэр таараа үзэр ш. Тэгээд мэрэгдлүүлэх үү гэдэл ингээл хэлж байгаа. Нөгөө нэг манай тэнд ингээ сууж исэн хүмүүс чинь нэг өндөр намаараа заяа яг ингээд хамгийн өндөр нэг дунд тэгээ нэг намхан юм. Тэгээ айгүй жоохон инээдтэй тэр нь тэгээ намхан яаж чад хадалцсан болсон чинь. Тэгээ жоохон инээдтэй нөгөөд нь болохоор цэргээс халагдсан. Тэгээ цэргийн нэг өмдтэй. Тэгээ нөгөө өндөр нь болохоор нэг тийм архиж байгаа ядж хаад өсөмсөн сэгсэцсэн нэг. Тэгээ айгүй нэг болдгоо 3 юм байгаа. За манай хүн чинь тэгээд яг ингээд хүзрөөрөө мэрэглэвэ. Тэгээ нөгөө нэг хүний нэрээ хүнийх нь нэрийг нь бодоорой нэрнийх нь үсгийн тоо мó гэл ингээл амар тийм энгийн нэг тийм нэг мэрэг хийж байгаа байхгүй юу. За тэр нь хайрын мэрэг. Тэгээд ингээд айгүй жоохон уддаг тэр нь ингээд хамаг хүзрүү дэлгдэг байхгүй юу. Тэгээд ингээд дэлгээд ингээд мань хүн чинь ингээд айгүй нэг удаа нэг тэгжсэний дараа за дэлгэх болгонд бол нэг л харцны үг болоод бүгд доош харцсан үзэрнүүд ингээд дэлгэх болгонд бол ингээд нэг сонирн болоод тэгээ сүүл рүү бүр ингээд нэг амар гэдэг нээр авээ гарч ирээд тэгээд ингээд яасан мэддэх нөгөө хэд бас ингээд яач гэдэг. Тэгээ би тэр хэд чи амар их явуулаад тэг ингээд нэг чи ямар бүр новшоо хийсэн юм бэ гэдэг гээд би нэг шортлоо суужсэн чинь за ингээд ярваагаа. За ингэж яснаа наа хүн чинь чамааг бол ерөөс сонирхгүй. Тэгэл чийл аягүй сонирхоод байна. Тэгснэ ингээд наа хүн чинь бол одоо л нэг өөр хүнтэй ярдсан бэ нэтэр. Тэгээ чамааг бол нэг тэгэж амар бодоод байгаа юм алга. Тэгээ нөгөөд хүн бүр ингээд яг л гадарлаж исэн юм шиг байгаа. Тэгээд яа за гэдэг ингээд доошоо. Тэгэл нэг хөгийн гаруулал дуусчихж байгаа ер нь бол. Тэгэл нөгөө нэг дараагийн хүн ингээл ер нь бол бүх юмн дээр ингээд нэг тэр гурыг нэгээр үдчих хахад болохоор айгүй зөв бэж таарсан. Яа гэсэн чи тэдний ингээд реакшн ингээд байхгүй. Yes. Мэдээд байгаа болохоор ингээд амар реакц өгöd байгаа байхгүй юу? Үгүйсэн бол уулна реакц өгөхгүй шүү дээ тэр чинь. Тэгээд ингээд амар реакц өгөөл тэгэл өмнө юм уу гэсэн чи нэрнгээсээ олж таараал тий. Тэгээ нэг нь атчих найз охин ингээд найз охин ч амар ууртай байна гэж. Тэгээд
Нөгөөх нь болохоор ингээд амар ингээд харж ирсэн аа. Тэмээд юм уугаад байгаа болохоор. Нэг үл бүтэх 3 хүн байсан юм аа. Тэгээд тэр орой амар инээдтэйсэн. Би бинийхэн тийм нэг хайрын тэр юмнуудыг ингэж нууцын гаргаж ирээд тэгээ шоолоол. Тийм битүүчтэй үүр цайтал тэр идэж тэнэгтэж инээлцсэн. Тэгээд тэр үед бол үнэхээр хөвчлөлтэй байсан. Тэгээд дараа нэг ингээд битээд ингээд за гарыдаа гэж бодоод битүүч нэг орой уудсан. Тэгээ нэг ядчих айжинч үстэй дугаар нээж тараад тэг би ингээ гоог ингэснээс гоч биччихээ би бичээд яах юм бэ гэд гоог шалсаар гоод тэг гоо тэгээд тэр үед болохоор бас уудцээс болохоор цааццаа гэд тэгээд ингээд бичсэн чинь нөгөөх нь танихгүй химбэ ч л яалаа тэгэл туссан гэд бас тэг нөгөөд сонсон юм яриад харин уул нь гоогийн дугаарыг авах шиг л болсон эсвэл миний дугаарыг ингээ аль альныхан дугаарыг авах шиг л болсон тэгсэн хүртэл тэгэл ингээл химбэ гэдэг юусоо танихгүй байгаа тахаа. Тэгээд тайлбарлаад хүснээ их үгээд. Тэгсэн чи ардаас бичээдсэн шүү дээ. Хөөе. Тарин тийм байж байгаараа гэдгсэн ингээд. Тэгээд бит хоёр юусоо тэр гурыг тэгээд юусоо хараагүй. Тэгээд одоо нэг газар байж л байгаа бааранд. Гэтэ ямар хөвгчлээсэн. Тэгээд одоо энэ ингээ хүзэр мүзэр хийж байгаа чи нэг байгаа хүзэрнүүдээ нэг тийм харуулах уу нэг яаж та амар хүзэр аа. Одоо ингээд миний нийт хүзэрнүүд зөө. Ингээд эднэр аваа зөө. Ингээд аваа зөө. Ингээд уул нь ямар ч хүзэргүй юм байдаг гэж үлээ. Тэгсэн чинь ингээл баяр тэмдэглэл болох болгоомт нэг бэлгийн хүзэр авсан. За нэгээр нь яваарай нэгээр. Зашаа хүзэр. Хүзэрний цавхан юм. За эхнээс нь яг худалдаж авсан дарааллаас наа. Тэгээ энэ угаасаа юу штэ. Нөгөө миний хамгийн анх худалдаж авсан. Нөгөө 3500 үнэтэй тараад. Энүүгээр би нэг мэрэг идэр хийж байгаагүй. Тэг яг зүгээр хөөхөн турсгалтай гэж байлгачээ тий. За дараагийн хүзэр нь болонгууд энийг бараг чи бол хамгийн сайнаараа мэдэх хаа. Одоо ингэ трауматай ядчих ах нэг загнуулсаар. Энэ нэг юм амар их загнуулсан бас. Тийм тэраараа. Тэр орой тэр арга яс масыг хараад байгаарай. Тэр над дээр хийх гарч ирдэг нөхөртөө. За. Тэгээ энэ хүзэр энэ өчөдөх юм гарч. Харин тийм энэ их айгу гарч ирдэг гэсэн. Чиний дуртай хүзэр шүү. Тийм би миний дуртай хүзэр. Одоо ингэсэж байгаа юм дуртай хүзэр дээр наа гэл. За. Тийм энэ болонгод би өөрөө анх худалдаж авахдаа энийг авч исэн. Одоо энийг ингээ харах юм бол эдлэгийн эдэр нь бол нэлийн эдлэгдсэн. Фокуслэгдэж байна үгүй. Энэ одоо ямарсан дээр бүх баарнуудыг үзсэн юм таараад та. Бүх баар. Тэгээд энийг би бас надтай он утан жил хамт байсан болохоор бас эвгүй сайн мессежүүдээ гаргаад ирж авч чаддаг. Тэгээ ер нь бол ингээд энүүгээр мэрэгчлэхэд бол надад бол айгу амар эдэг гэхүүтэй. Айгу зүг. Тэгээд би энтэй хамт нэг Oracle хүзэр авч исэн. Энэ. Тий. Одоо байгаа миний хүзрнүүд дундаас би хамгийн бага мэрэгчлсэн хүзэр. Одоо тарот болонгуудны 78 ширхтээ ерөнхий нэм хоттой хүзрнүүд байгаа зурнууд нөр болохоор Oracle хүзэр болонгууд нэг бүх янз янз байдаг утга нь. Тэгээ энэ болгонгууд нь ер нь иршигээл нэм утгатай. Тэгээ би хамгийн их санаж байна. Энэнгээр мэргэлж хахад би нэг тайлбарыг уншиж өгчээсэн. Тэгээд амар жоохон ядаргаатайсэн амар их урт тайлбартайсэн болохоор. Тэгээд би одоо хүртэл энүүгээрээ ингээд бараг мэрэг хийдэггүй. Тэгээ бараг тайлбарын жоохон яг нөгөө холбогдно гэдэг шиг тэр мөр нь амар жоохон муу дагаад идэв болохоор
Тэгээ яжаад энэ хүзрэн дээрээ ингээ аваад удааг бахт юм асгаж басаад. Цанаас л болохооргүй. Тийм гэхдээ яг хоо тэгээд нэг өдөр нь учир нь дутдаг байх гэж одоо яг хоо ингээ байлгачдаг. Тэгээ нэг PPT-гээр нэг тайлбар нэг уг нь яваад идэг та. Тэгээ нэг тим хүзэр байгаа. Эний дараа болонгууд ийм хүзэр авсан. Бид бүгдийг мэддэг. Тийм нөгөө нэг хүүхэлтэй киноны тийм. Энэ бас нэг дуртай юмсаа санагдчихсан юм. Хаяа гаргаж ирээд дээ. Тэмүүтээ энэ хүзэр нь болонгууд энэ хүзрээр мэрэгчлэхдээ би юуг хардаг вэ гэхээр нөгөө хүний нэм далд нууцсууд идэх та. Нэг ингэ дотор нь байдаг нэг заваа нэг байл. Хэмийн ингээ хуч гаргахад энэ хүзэр амар тохиромжтой байдаг байхгүй юу? Далтын юмнууд тэгээд юу яжсан ба би нэг хүнийг ингээд мэргээр ингээд хөтөргөрөө үзэх гэсэн чинь мессежүүд нь огт гарч ирэхгүй баадсан. Тэгээд би тэр хүнтэй уулзчаад энэ хүзрөө гаргаж ирээд яг нүдэн дээр нь суглуулад ингээд мэргэлжсэн гэсэн чинь яг батлагтай мессежүүд нь гарч ирсэн. Яг үзэр тэгээд яг тийм байдлаар авахыг хүсвэл айгуу болт юм аа. За сэнжин тэрний дараагаар болонгод энэ манай найз өгсөн бэлэг. Чиний өгсөн бэлэг. Энэ орк бол айгуу хөөрхөн. Зурмж хөөрхөн зархан нөгөө нэг сар март тийм. Энэ надад бүр амар таалагдд юм аа. Айгуу таалагддаг үзэр тийм. Нөгөө энэгээр үзээч гэхэд ерөөсөө өөр юм гаргаж ирээд тийм. Надад тийм зураглал нь амар таалагддаг. Айгуу бүрхэн үзэр. Надад ч таалагдсан. Тийм хаалтлаа намайг үзэхэд ерөөс энийг гаргаж ирдэггүй шүү дээ амар муухай. Айгуу одоо хугацааны дараа харж байна гэж. Харин тийм. Тэмүүтээ нөгөө классик тарот байгаа шүү дээ. Тэр бол энэ аа. Энэ амар гоё яг ингэж амар арчлалт юм шиг санагцсан энэ хүзэр бол. Ерөөсөө нэг гаргаж ирдэггүй байсан. Нөгөө хэдэндөө баар маар хийсэн явж байгаа. Тэгээ энэ нэг амар тустай ингээ хайрцаг. Энийг ерөөсөө тийм. Тэгээ энэ хэмжээнд том тэгээд материал нь гэсэн бол нэлээд дэжгүй. Энэ байгаа хүзрнүүд дундаас хамгийн үнэтэй нэг санагдчихэв. Тийм. За энэ болонгууд бас нөгөө манай найзын өгсөн одоо хүзэр байгаа байхгүй юу? Юу гэсэн чинь энэ болонгууд нөгөө цаг олон гарын зурагтай бас хүзэр. Тийм энэ амар бас таалагдсан зураглал нь тийм. Айгуу хөөрхөн. Тэгээ улир шийдэр гарч ирдэг. Тэнгүүдээ энүүгээр үзэхэд болонгууд юу яд юм бэл цаг хугацаа ингээд тараад дээр нь бол цаг хугацаа хэлэх амар дургүй байдаг хгүй юу? Бүр хүчтэй ингэж гаргаж ирдэг. Тэгээ мессежийг гаргаж ирүүлэхгүй гэх юм бол тэгэл за мэдхгүй үйл явдлаар хэлээ да гэдэг ч юм уу те. Энд дээр болонгуудыг боломжтой санагдсан. Тэгээд нэг юм би ингээд төрсө өдрөөрөө бэлгэнд аваад тэгээд хоёр ингээ мэргэлсэн ахгүй юу? Миний дараагийн болцоо гээд. Тэгсэн чинь нэг юм гарч ирсэн юм аа. Тэгсэн чинь тэрний яг таарсан гэж. Нэг тийм Тэнгүүтээ энэ бас бэлгэнд авсан би. Энэ манай эзлийн найзууд маань надад бэлгэлж өгсөн. Энэс гадна нэг 2 өдөр өгсөн байхгүй юу? Тэгээд нөгөөдгийг би үүнийг гаргаж тавих шүү л. Тийм. Тэгээд энэ гарч ирж байгаа юм шиг тийм. Тийм зурагтай. Дураарч. Яг сүүлд авсан 2 хүзэр дөө бол би бүр тийм амар сүртэй одоо connection хийж бол чадаагүй л явж байгаа. Гэтэ энэ 2 хүзэр болонгууд нэг хөнгөн мессеж авахад болонгууд айгу тохиромжгүй юм шиг санагдсан. За.
Тэгээ нөгөө би ингээл гэрте байхдаа ингээл нөгөө үзэр суглаад юм үзэхээр ингээд өнгөх юм дээр бол үнэхээр тохиромжгүй юм билээ. Яжаад энэний одоо зурагл нь одоо хөлтэй холбоотой арга яасан тэртэй болохоор яг тэр чинээгээрээ ингэж тийм даацтай ирдэг. Тэгээ нөгөө үзрийг би одоо харуулсан. Ч үзэртэй болчихсон. Нэлээх сонголттой тийм. Тэгэхэд ч үзэртэй болмоор санагдал. Гэцээдэг нэг авчгаар тэгдэг л ахаар. Тийм тэмүүд энэ болонгууд нэм үзрээ. Айгу тийм бас аяг таалагдсан. Тийм. Энэ бас нэлээ нөө хүнд мессежүүд гарч ирдэг жишээлийн зургийг харж та. Тийм тийм. Яж чад энэ сэлэмнүүд надад их гарч ирдэг болохоор жоохон яагаал шүү. Тийм тэгэхээр. Танаас хэлэн. Тэгээ нэг нэм үзэр бас бэлэн даасан. Үүнээс гадна дахиад нэг үзэр тэгээд нэг одоо мэрэг хийхэд нэм дэвсгэр давууш тэгээд дэлгэдэг юм. Тэрийг манай бас нэг эрэгтэй найз надаа нэм классик тарот. Нэг зурагл нь бол адилхан. Тэгээд нэг яабл ахгүй дуусаа мэрэгэлтэй хвч ингээд цааш нэр нь өөрчөөсэй. Тэгээд миний надад байгаа одоо бүх үзэрнүүд миний одоо тэгээд юу болгонд л ирчил болгонд ингээл дахиад нэг нэмэгдэх хөө. Нийт 10 үзэртэй юм шүү дээ. Дараа жил гэсэн чинь нэг 15 тийм. За нэг тиймэрхүү. Тэгээд одоо энэ ингээд бахан үзэр байгаа даа шүү дээ. Одоо чиний яг ингээд мэргэлж явахдаа авах тийм дуртай за нэг топ 3 үзэрч гэдэг юм уу? Ер нь бол мессежт айгуу дуртай үзэрнүүд. За миний хамгийн дуртай үзэр гэвэл мэдээж нарны үзэр байгаа. Нарны үзэр гарч ирнэ гэдэг чинь муу хайруулт ер нь бол байх боломжгүй гэсэн үг байхгүй юу? За. Тэгээд хүчлийн үзэрт байгуу дуртай. Юуны учраа? Тэгээд нөө зураглан нөө классик тарот дээр болонгууд эмэгтэй хүн нөө арслангийн амлан гараа иж байгаа. Тийм зурагтай утхан гэсэн нэлийн гоё. Дээрээс нь энэ үзрийг болонгууд нөө ихэр төлөвүүдийн бэлтгэл гэдэг. Тийм яг ингээ пласин болсон тэнцвэр дээрээс нь нэмиточ нөгөө ингэж ингээ харуулах нь бол хязгааргүй тэмдэг болдог тоо. Ихэр төлөвүүдийн энергийг бас тэргээр төрсөлдөг байхгүй юу? Тэгэхээр ингээд ер нь надад амар таалагддаг. Тэгээд өөр дуртай үзэр гэх юм бол юунд дуртай хаа? Хавааны хатанд ерөнхий утга дээрээ нөө дил татам эмэгтэй хүнийг бэлэгдэлдэг байхгүй юу? Айгуу тийм нөө тэгтхууз ингээ тий. Бид чинь амар хөөх эмэгтэй хараад хоо гэдэгтэй яг тийм. Ерөнхийдөө нэг тийм утгатай. Надад дургу 2 үзрээдэг. За. 7-гийн сэлэм 3-ын сэлэм. За тэр нь яагаад 7-гийн сэлмийн утга нь болонгууд хууралтыг бэлэгддэг. За. Хэрвээ ингээд чи ингээд нэг хүнтэй ингээд л үдчихвэл 7-гийн сэлэм гарч ирэх юм бол тэгээл ер нь л хэцүү болоо явчих юм шүү дээ. За. гэл ингэж аа тэгээд 3-ын сэлэм нөгөө одоо би сайн нөгөө яг өдрнүүдэд харуулхад нэг зүрхлөө нөгөө 3 сэлэм зогтцсон байгаа шүү дээ. Тийм тэгээд үргэлж надаа зүрх сэтгэл шархлан гэдэг утга. Тэгсэн. Тэгээд би тэрийг гадагт болно. Одоо би хэлэхгүй. Тэгээд 10 сэлэм 9 сэлэм гарч ирсэн ч хамаалаа зөө бусад сэлэм тэр хоёр биш. Үнэхээр дуруу. Тийм ээ. Чиний одоо бас мэдчихэж байгаа миний тийм тэгээд нөгөө минийх тэр хай нэг гарч ирдэг үзэр идэм манай мэрэглүүлэх болгон тэр нэг hermit гэдэг нөгөө нэг тийм нэг даянт шиг нэг тийм юу идэм үзэрний нэг тийм. Тэгээд тэрийг харж ирэхлээр би амар баярлалтай шүү дээ. Яагаад ч юм. Тэгээд би тэгээд хамгийн анх тэрийг зураглыг нь хараад ер нь бол тэгээд яг нэрийг нь хараад бас нэр зураглал хоёрыг нь хараад би бүр шууд ингээд
энэ нэг миний анд нөхөр байна гэдэг шиг. Гэтэ хамгийн нийтдээ нэг тааратаар мэрэгжүүлж байгаа нэг манай хулангийн нэг үе байсан шүү дээ. Бид хэд чинь ажлын зугаалгаар явж хахад манай нөгөө найз яг ингээд таарат гаргаж ирээ тэг үзчихсэн баггүй юу. Бид хэд чи юу гэж мэдэхгүй тэр хулан ч гэсэн юу гэж мэдэхгүй тэгэл нөгөө нэг саяны нөгөө тайлбарладаг номоор нь ингэж уншиж гарч ирчихсэн. Тэгсэн чинь над дээр хүмүүс л өөр хүн дээр гэдгийг сайн мэдэхгүй юм. Гэтэ ямар ч байсан hermit гэж гарч ирсэн байхгүй. Тэгээ би ингээ харснаа хүй наа чи юу юм ингээд. Тэгээ би ингээд бүр хулангаас зулгааж хагаад ингээд учир юу гэн ингээд тайлбарлуулж ирсэн. Тэгээ би одоо хүртэл санддгүй юм зав яа. Тэр өдөр ингээд тайлбарлах хэмжээг авсан ч гэсэн би тайлбарлах хэмжээг тооохгүйгээр шууд ингээд энэ миний яг үзэр миний яг ингээд анд нөхөр гэдэг тэгжсэн. Тэгээ одоо хүртэл тэр хэвэндээ. Тэгээ өөр дуртай үзрэх юм бол тэр наранд бас дуртай. Яагаад гэсэн чинь би нөгөө Matrix of Life гэдэг нэг тэн дээр нэг ингээд битээр нөгөө жоохон ингээд хийцгүүрээд ингээд он сар өдөр ингээд хийлээжсэн байхгүй. Тэгээд таарах юу гэдэг шүү дээ нөгөө таарах Matrix гэдэг. Тэгээ хэр таарах вэ гэдгийг шалгаж үзэх гээд. Тэгээд тэрийг нь үзээд байсан чинь ингээд би Henry Cavill-ийн нөгөө он сар өдрийг тавьсан байхгүй өөрөө готнойтой. Тэгсэн чинь ингээд нар гараад ирчихсэн. Тэгээ хамгийн нийтдээ би нэг аюу их тэгж ярьдаг байсан байхгүй юу. Нөгөө од харуулна гэдэг шиг нар гаргана гэдэг байсан байхгүй би ингээд хүмүүнийг ярьж хахад. Тэгсэн чинь нэрнгээсээ нар гараад ирчихдээ. Тэгэл би тэр юунаас хойш ер нь бол наранд тийм нарны үзрэнд бол жоохон арай нэг туртаа болч эхэлсэн гэх юм уу. Би өмнө нь бол нэг тоодгүй байсан юм аа. Тэгээд нар гаруулж ирнэ гэсэн утга учиртай л хийлээдсэн юм билээ би аймхандаа. Тий өөрөө л мэдэг болохоос. За тэгээд миний дургуй үзэр гэж басаагаа. Тэгээд дургуй үзэр нь болохоор тэр нэг сэлмийг аюух аваад идэх гэсэн сэлэм яагаад чинь надад нэг тийм дургуй санагддаг юм аа. Гэтэ ингээд тэр нөө цамхаг гарч ирдэ штэ нөө таавар гээд. Тэр гарч ирэх болоо нэг л эвгүй байгаад идэх зэ надаа. Зүр санасаа зөв би яг ингээд яагаад гэдэг юм. Надад гаж ирдэг байсан угаас хийдэд удаа. Тэнгүүд ингээд гоо тайлбарлалтай нэг тийм гоё утгатай бишээ гэд нэг хийжсэн. Тайлбарлал нэгсэн бүртэн би тайлбарлал юм одоо хүртэл санахгүй тэгсэн бүртлээ надаа ингээд нэр. Би амар дургу. Тэгээд өөр дургу гэх юм бол байхгүй дээ. Ер нь л тэр л нэг жоохон сонин санагдаад идэв. Яг тэр бүхлээс илүү амар надаа цаанаасаа. Чи одоо айгүйх мэрэглүүлсэн юм штэ надаар. Аха. Тэг мэрэглүүлсэн ингээд туршлагаараа зөв хэдэн хувь таардгүй яг ямар мэрэгэн дээр яг ингээд биелсний дараа гайхажсэн яаж ийжсэн талаараа ер нь л ингэт юм аа. Бэхүү ингээд нэг гоогоор мэрэглүүлснийхаа дараа ер нь заримдаа жоохон мартчихад байгаа байхгүй тэр мэргийг. Гэхдээ ингээд хаяа ингэт юм аа. Би ингээд за ер нь бол ерөнхий юм нь юу вэ? Эсвэл ингээд цаашаа ер нь юу болох гэж яах гэж ингээд нэг айгүй ерөнхий юм асуухаар айгүй таардаг. За нэг тэр хавцаач нэг ийм рүү болгоно дээ таныг хавцаа нэг ийм хийхэндээ гэд тэгж яхад ер нь бол яг тэр үедээ биш заяо. Гэхдээ ер нь бол тийм юм болоод өнгөрчдөг. Тэгээд ерөнхийнүүд нь айгүй их таардаг. Тэгээд нэг детальчлаад ихээр зүрдгүү. Гэхдээ ингээд би тэрийг ингээд мартчихдаг. Нэгт мартчихдаг. Хоёрт болохоор ингээд зарим нь нэрнээс болоод өнгөрчдөг. Тэгээд ингээд би заримдаа хилдэг. Гэтэ би ингээд мартсныхаа дараа ингээд болсон явдал ингээд зүгээр гоод ингээд сонь сайхнаа ярьж байгаа шүү дээ. Тэгж яхад бас гоё ярьд юм аа. Тэгээд тэр хүзэндээ гарч ирсэн тэр юм чи наа чи юм биш өдргээд. Тэгээ нэг тэгж ярьдیں۔ Гэтэ одоо ерөнхийд бол нэг 80-90% нь бол ер нь л дандаа болж идэм дөө. Тэгээд бүгдээр болж байгаа ч гэж би яг хэлж чадахгүй. Ягаад гэвэл би бас өөрөө тэнийг юм шиг мартчихсан. Тэгээ нөгөө мессежүүд гээд нэг гоо гаргаж ирт юм аа. Нэг сахиус чи ийм хэлмээр ин гээд тэр нь бол яг л үнэн л гэдэг бахуу яг үндэ. Тэгээд ингээд юу гэдэг юм тэр юм хэлснийхэн дараа ярьсныхан дараа ч юм уу ярьсахаас ч бүр өмнө зөө уус ингээд зүүдлэгдтiin. Тэгээл нэг юм л хэлэх гээд идэм шиг байгаа надаа. Тэгээл би тэрийг зүвдэлчихэл тэгээл дараа нэг ингээд хүзэр гарч ирсний дараа сандагч гэдэг юм уу те. Эсвэл хүзэр гарч ирсний дараа зүвдэлдэг гэдэг юм уу. Янз бүрийн болтгол хийжүүлээ.
Тэгэд би гэтээ ерөнхийдөө бол гоотой ингэж яриад гоотой ингэж мэрэглүүлсний хандараа ер нь бол би ингээд байнгын санамааргүй байт юм аа ингээд тий. Байнгын тэр нэг юмаа санаад наата тэгж хэлсэндээ гээд тэгээ санамааргүй байт юм аа. Санаад хам бол би яг тэр болох процессыг ингээд дундуур нь орчих гээд байт юм шиг санагдаад идэв. Тийм болохоор би аль болох нэг мартаж байгаа нь бас нэг бодлын сайн л хэрэг баг. Гэтэ энэ төр мессежүүдийг нь бол жоохон авд юм аа. Тэгээ би заримдаа бүр хэрэлдээд идэв. Нэг хүн дээр тусгаж аваад байгаа болохоор ингээд би юу н яхаар ингэстэй. Тэнд нь ч дургүй байдаг баг. Ер нь бол айгүй хэрүүл хийдэг. Тэг гоо болохоор ингээд би ерөөс нь надад ч сонсморгүй. Одоо бүр амар залхсан. Тийм би уурлангууд гоо болохоор би хэлээгүй гэд тэр уурлангууд нь би энийг чинь би яаж мэдтiin наадгаа өөрөө ингэж нүднээс гоо амар хохирдог. Айгүй хэцүү мессеж ярьдаг. Би нөгөөтгөнд нь уурладаг тэгэл. Их хөө тэгэл одоо хүний амьдрал нэг л тэгэл ямар нэг чигээр дээр байна гэж байх юм биш. Тэрэндээ одоо эвлэрсэн л сууж байна. Тэгээд гоогийн бас юмнуудыг үздэг юм аа. Бид хоёр хамт сууж байхдаа. Тэнгүүтээ ингээд амар инээдтэй заримдаа би ингээд нөгөө тааж ирдэ штэ ингээл тааж ирдэг ч юм уу эсвэл би зүгээр тэг мэдэрч байгаагаа хэлдэг ч юм уу. Тэнгүүт ингээд тэр нөгөө айгу хүмүүсийн тухай асуудаг. Яг өөрийнх нь тухай биш. Яг хүмүүсийн тухай айгу асуунгууд. Би ингээд таамаглаад ярьчингууд ингээд ер нь бол хаяа хүзрэн дээр нь гарч ирээд идэв. Тэгэхээр амар инээдтэй идэв. Зүгээр яг ингээд бараг тэг гинжи хэлхий шиг зүгээр ингэ сууж юм байна ш. Ингээ ууд ингээ хоёр талчтай. Харин тийм. Зөв би нэг юм шидэд идэв юм аа тийм. Тэр жоохон инээдтэй. Чи юу намайг ингээд айгу үзсэн. Синий ярьсан шиг. Тэгээд намайг үзэхэд юу ямар хөө сэтгэл төрдөг. Энерги. Гэтэ заримдаа жоохон хүнтэй байдаг ялцчихгүй. Яагаад тэгэхээр ингээ чи хэрүүл би юу би биш тэгсэж хүйдэгсэн ч гэсэн хэрүүл. Нэг хоёр талаас ингээ уурсаа би бүр ингэсэн. Тэгээд яг тэрнэрээ тэгдэг. Дээрэс нөгөө тураагаас нөгөө айгүй их нөгөө үдсэн болохоор нөгөө одоо энэ хүний сахиуснуудтай нэг холбогдож байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүмүүсүүд нь яг ямар хөө гэдгийг ингээд мэддэг болсон. За. Тэгэл нэг нэмэрхүү байдаг та ингэдэгтэй гэл. Гэтэ хамгийн нийтдээ ингээд манай хүн чинь нөгөө энерги ч юм уу байгаа байдал нь тийм айгүй тийм эрх чөлөөтэй. Юм нэг барих дурггүй. Тэгээд энэ хүний сахиусууд нь болон амар тийм нөгөө цэргийн генералууд шиг нэг тийм. Тэгээд хоёр талаас юм яа. Тэгээд айгүй сэлэм гарч ирж мэрхээр тэгээд за. Сэлэндээ бас өөрөө дуртай шүү дээ. Өө зөв сүүл рүү дасцсан. Хиндээ болохоор айгүй хүнд ордог гэсэн. Тэгээд ялангуяа тэр баарнд сууж хацсан заяа. Байнга сэлэм гарч ирэл би яг яац юм гэд. Сүүл рүү тэгэл дасцсан шүү дээ. Амар ингэ сэлэм гарч ирэнгүүт зэг зөв чиглэлээр. Баг тэгдэг болсон. Хоёр туйлын өөр юм бол тэгэл угаасаа тэгэл хэрүүлэх нь аргагүй л баг. Тэгээд энэ шүү. Тэгээд одоо ингэ миний сахиус ингэдэг шиг энэ хүний сахиусаас ингэ яг би бол тийм харж үздэг юм биш болох юм битггүй зүгээр ингэ миний толгойд бууж ирдийн дүүрснэ дүүрлэг төсөөлөгдөхөөр ингэ ядчихад ингэ гоогийн нэг орон дээр нэг тийм жаста зураг идэхгүй юу. Тэг ингэ нэг байгаад идэв. Тэгээд тэр л гэдэг бох тэр байна. Тэр нь бол яг яасан юм бэ хэрэг жоохон хурд төстэй жоохон ингэ үүдээс ингэ хараасан юм дүү. Гоотой ярих болоо. Тэгээд ингэ амар инээдтэй мөртлөө ер нь бол амар санаанд гүүр ер нь их тийм л өгдөг бах тийм. Одоо сайн байсан. Тэгээд одоо бас гоё ярьд юм аа тийм нэг одоо
Тэ хажууд нь байгаа хүн ч юм уу эсвэл янз бүрийн ингээд одоо юм мэр хийжсэн хүмүүсийн сахиусыг нэг тэ нэг зүудэнд харж исэн ч гэх юм уу эсвэл тэгжсэн ер нь мэдрэгддэг гэд. Тэгж яхад ингээд тэдрийг ингээд дурдж ярахаар би бүр инээд хүрээд идэв ингээд юу ийгээд яваад идэв. Зарим бүр тавьж явуулахгүй ингээл бэсгээл зүудэнд ороод идэв. Энэ мэрийг бас гайхал идэв. Чамд ер нь юу гэж бодогддог ингээд нэг биш 2 3 дахин ингэж орж ирээд тахаар хүн өөр хүн юм. Юу яадаг гэсэн анхандаа болонгууд шүү дээ. Би энэ хүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой байх хэрэгтэй юм байна. Нэг холбоо байгаа учраас миний талд ч гэсэн нэг ашиг байгаад энэ тэгээ нөгөө яг сахиус нь орж ирээд ингээд энэ гэж боддог гэсэн хэвгүй юу? Одоо болохоор надаа яг ашигтай байсан юм уу? Тэр хүнд л ашигтай байсан юм шүү. Тэгээд ингээд аам шүү гэдэг тийм орж ирээд тийм аль болох нэг хэмэр хамаагүй гэж хэлсэн. Дээрэс нь би нэг сүүл бас нэг юм мэдчих авсан юм аа. Ингээд гинэ. Одоо нөгөө бид нар чи одоо сахиуснууд гэхэр чинь сахиус гэхэр анжил гэж жоохон барууны талын иршил болчихж байгаа шүү дээ. Хангалаар нөгөө хөрвүүлэх юм бол нөгөө бид нар чи нөгөө тэнгэр шишинтэй нөгөө хүн болгон тэнгэртэй гэдэгтэй яг тэрүүгээрээ л яг адилхан л ойлгох боловчтой. Тэгээд тэгсэн чинь одоо ингээд хүнд ингээд нэг сахиус ингээд байдгүйгээд олон одоо ингээд космос чинь бидний тий одоо өвөө имээ өвгдээц тий хинчээтэй тэр ингээд айгүй олон юмнууд ингээд харж хамгаалж идэг гээд одоо наазахын зөв relationship нөх харилцаан дээр олонгууд хүн ямар хүнтэй үерхэх ямар хүнтэй хамт байх гэдэг нь олонгууд сахиусны тийм огтлолттой юм болдог гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нийтдээ одоо жишээл одоо сахиуснууд ингээд тийм одоо нэм жүжиг тавьж байгаа юм шиг нэм тавилтууд тавина штэ. Тэгсэн чинь би үгүй гэд гүрэх юм бол одоо харилцаа үүсэхгүй гэж болдог. Яг эцсийн сонголт нь өөртөө байдаг. Тэгээ одоо тэр сахиуснууд ингэдэг гэж байгаа. Тэр сахиуснуудын ингээд үнэхээр хүмүүс нав мэддэг. Зүгээр би энэ сонсч Мэдрэг мотой гэж бодож байгаа. Shut up. Ингээд хамгийн нийтдээ би тэр юм угаанаас шахаад авцсан хүн тэр мэдрэлүүд гэж боддог шатад. Эцэн чинь ер нь бол ингээд одоо тэр нь болонгууд бүгд одоо харилцаа болгон бид нар ямар нэгэн байдлаар хичээл заадаг учраас за энэ хүүхэдтэй одоо нэм зүйл илүү мэдрүүлээ ингээ тгий те тэнгүүтээ одоо чивэл би одоо нэмэрхүү тайпны хүнд дуртай эсвэл нэмэрхүү ингээд байдлаар ингээ харилцаа эхлэхийн нэг фэнслэж боддог те тэгээд нэг опшнууд ингэж гаргаж өгдөг гинэ. За нэг нь болонгоо те ингээ хуршийнх нь хүүхэд нь ч хүүхэд өөрөө хүүхдээ жи хүүхэд гэж хэлж байгаа шүү би. Тэгээ нэг бол те юу гэдэг нэг ангийнх нь хүүхэд нэг бол ажлынх нь хүн хинжээдин те ингээ опшн гаргаж агаад за нэг опшн болонгоо тэгээ сонгогддог гэж байгаа байхгүй юу? Тэгээд яг тэрэн дээр нь ингэж яг тааруулаад ингэж тааруулж маруулаад ингэж оруулж өгдөг. Тэгээд яг ингэж яг одоо төр зургийн харилцаанууд гэдэг шүү дээ. Эцээц нөгөө за энэ хэн биш байвал тэгэл салаал явна. Яг тиймэрхүү харилцаа болонгуудыг сурах хэрэгтэй зүйлээ турчих юм бол тэгээ угаасаа ингэж хоёр ингэж салцдаг. Тэгээд тэр нь эцээц нөгөө илүү нөгөө зөв илүү нөгөө зорилгот нь одоо төвлөрүүлэх ч юм уу тий. Зарим харилцаа айгүй муухай байдаг ч гэсэн тэр муухай зүйлээс ингээ хол байх хэрэгтэй шүү гэдгийг одоо сануулгын тулд ч юм уу тийм учиртай байдаг ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд байдаг л гэсэн. Одоо найз мэд эсвэл тийм нөхөр өсвөр юу гэдэг тэдний тэнгэрүүд нь тэгэл ингээл дундаа тэгэл архитаа сууж идэх багтаад тийм. Тэгээ нэг л нийлцэн үгүй гэдэг шиг тийм. Тэгээ бас тэрнтэй айгу холбоотой бас яг ингээд нөө зурдаг гэдэгтээ чамаас зураад тахад юу гэж бодсон. Би бас тэрнтэй холбоотой гэж магадгүй гэж бодсон. Ягаад гэвэл нөгөө яг сонголтын дээр нь ингэж нөлөөлж чадахгүй ч гэсэн ингээд одоо хартаа тийм ингээд идэг. Тэгээд
байсан юм шиг бол санагдсан. Тэгээд ингээд одоо ингээд галзуу сонсогдож байгаа ч гэсэн одоо энэ хүний юмд эн чинь бодит зэтэл шүү дээ. Эвлэрүү болох гэдэг шүү. Гэтэ энэ хүн ингээд бодит зэтэл аваад байгаа. Тэнгүүдээ ингээд надад нэг ярьж ирсэн юм а тийм түүхүүд мөхөө те. Миний зүуд нь ингээд орж ирээд байна гэд 1 2 удаа гэл 1 2 гэж хаал 2 3 болвоо. 2 3-аас 4 мөр болоо. Би бүр гайхаж байгаа юм чи. Наа нэг юм аа. Хайж. Сүүл рүү өөр хүрсэн зөө. Тэг яагаад гэсэн чинь сүүл рүүгээ одоо бүр ингээд 8 хийж байгаа юм шиг. Наа хүний сонгол ийм юм биш үү? Нэг юм харуулад байна гэд. Дөнгөж чи би чинь заас болохоо хийж байгаа юм гээд надад болооч тэгээд тэг би ингээ болооч гэсээр байгаа л тэгээд сүүл рүү би зүудэнд нь орж ирж байгаа байхгүй энэ үний. Тэгснэ би энэ үний гарыг бариад аав юм. Тийм тэг бүр тэгтлээл тэгж амир би дургуй байсан шүү. Сүүл рүү бүр инхээр ингээд тийм ядармаар байсан юм аа бүр. Тийм болохоор би ингээд асууж байгаа. Ер нь би өмнөөс би тэг зүудэлжсэн бол би лав нэг тийм ядархаар л байсан. Тэгээ нэр амар ядардаг гэсэн л та нэр ингэсээ яг сэрсний дараа сэрсэн мэдрэмж байхгүй. Яагаад үл чиний юм руу ч халдаж орж ирж байгаа юм. Хамгийн гол за ингээд хэврээ тэр тэнгэр нэр ингээс орж ирж байгаа бол тийм үстэй. Халдаж ингээд хувийн нэг тийм хүн сайхан зүтэлмэр ах чинь юу вэ? Хувийн ингээд юм руу орж ирсэн. Тэгээд ингээд тал дээр цэцгэн донд гүйдэл. Тийм нэг бараад зарж байгаа юу шиг нэг ингэж орж ирэхээр чинь яаж яах юм тийм үстэй. Хүн сайханд бэмэр ах чинь. Тиймэрхүү юм халдсан юмнуудад би амар дургу болох би тгийг сонсонгууд надад амар уурчихсан байхгүй. Тэгээ бит хоёр чинь ер нь бол ингээ хөөгийн орон зайд ер нь амар тийм нэгт тавьдаг хүмүүс. Тэгээд тийм юм болонгууд надад л тэгж ерөөсөө зүв санагдаагүй. Тэгээ одоо хүртэл тиймэрхүү юм хэрэг болвол бас сайн санагддаг юм аа. Хэрэг үнэхээр сайн хүн нээсэн бол яах гэж тэгж орох шаардлагатай байгаа тийм үстэй. Ямар шаардлагагүй байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь ингээд зүгээр ин амьдрал дээр л болчих шүү дээ. Тийм амьдрал дээр л болчих хэвчээсэн юм ингээд заавал ингэж алдсан шаардлагаар за энэ хүн галзуу байсан ч гэсэн юм байна. Яахад Ой. би тэг өнөөдөр ийм юм авсан. Нөө Play-Doh гэдэг шиг ингэж нэг баацдаг юм. Би иймэрхүү юм автдаг байхгүй. Гэтэ ингээд ойр дугаас стресстэй болох ядчих байгаа хичээл хийх гэн. Юу би 8 сарын астрологийн би авсан юм аа. За. Зин чинь 8 сард болонгууд ингээд 2 хэртэл юм билээ ерөнхийдөө. Эртэл тэр чи яадаг вэ? Би юу гайж мэдхгүй энэ үйл юм. Нөө сарны эртэл, нарны эртэлтэй гар мэр гэл нөгөө хуваагдаад явчих штэ. Тэмүүтээ ингээд одоо ингээд яг хуу энэ дугаар 7 сарын 29 өнгөрсний дараа л орно л тоо. Тэгээ нөгөө 7 сарын 29-нд будын ухралт тусч байгаа. Будын ухралт тусах би л баярлалаа юм дөө. Тэгээ би нөгөө будын ухралт болохоо нэг би ингээд тэнцрүүлээд савуулчаад идэх байхгүй юу. Тэгээд дуусаасаа гэж ингээд хүсэж байдаг юм. Тэгээд ашгүй дуусж байгаа. Тэгээд будын ухралт болох үед нэг зүйл нь шиний юм эхлэхэд айгүй хэцүү байдаг. Угаасаа та нар ойлгож байгаа чинь шууд утгаар ухралт. Тэгээд илүү нөгөө хөдөлгөөн ударшдаг юм уу эсвэл өнгөрсөнд байгаа зүйлүүдээ ингээд зэгцлэх нэг шалгалтын улирлын шалгалт гэж ойлгож байгаа болоо. Тэгээд нэг тиймэрхүү байдаг болохоор тэгээд ухралт дуусаад одоо 8 сард чинь нар арслангийн ортлоо шилжиж байгаа учраас мэдээж айгүй хөдөлгөөнүүд орж ирнэ тий. Айгүй өрчтэй байна. Тийм ч гэсэн нөгөө яг хэртэл болно гэл нэг давцлуудыг нэг харсан чинь ингэн гэж байгаа зөө. 8 сард юу нийт массын энергиээр ингээд хүн болгон өөрийгөө ингээд илэрхийлж ингэж тайзан дээр гарч байгаа юм шиг тийм үе ингээд. Тэгээ хамгийн амжигтай нь яг нөгөө гаруудын давцал байгаа даа шүү дээ. Тайзан дээр гарч байгаа ч гэсэн тэр үед нь харанхуй байна. Тэр өөрийгөө тайзан дээр байгаа гэдгийг мэдгүйгээр өөрхөө жинхэнэ үнэг ингэж задраагаад тэгээд гэрэл хасахад бүгд харсан байна. Тийм үйл явдал яг нийт масс донд бол болох юм билээ. Дээрээс нь бас ингэж сошиал мөчлөлтөр бас амар хэрэгүүд болоод л байгаа шүү дээ. Тийм дээ.
Тэнгүүтээ баг өдөр болгон 7 хоног тутам ингэ шинэ юмнууд гарч ирээд тэр нь бол яг үнэлэхэд би бол амар эмзэглэж байгаа. Надад бол амар хүнд тусаж байгаа. Яг шинэ юм гарч ирэх тоолонд л амар хүн дээр тусаад яацгац юм бэ. Гэтэ нэг талаараа ингэж мэдгэж байгаа нь бас зөвлөлтөө. Тэгээ тийм. Дээрээс нь энэ дугаар дээр би нэм утсан юм аа. Би өөртөө бол сар болгоны төлөв байдлаа уншдаг байхгүй юу мэргээр. Ингээд одоо сар эхлээс юу болох нь энэ сар гээд. Тэгээд хойлоо кастинг хийж байгаа юм чинь. Одоо ингээд 7 сар дуусч байна. Тэгээ 8 сард 7-гууд чиний класс тэгээд там дээр би бас уншлага хийгээд өөр дээр бас уншлага хий гэж бодсон 8 сарын төлөвийг. Тэгээ би ядаж хаад ингээд сарын өмнө энэ нь юу ингэж хамгийн ихний эпизод дээр энийг ятсан юм аа. Үнсчихсэн юм аа бол. За. Эхлэе. Тэмүүтэ чи ямар хөдөлсрөөр мэрэглүүлмээр байна? Ой, жоохон гоё хөзрөөр мэрэглээд гоё чинь би нэг ганц удаа харчихдаг. Нөө энэ одоо би бүх хөзрөө гаргаад тавьсан байна. Нөгөө үнтийг нь яа, үнтийг нь. Ганц удаа тэрнгээр нэг мэрэглүүлчихсэн. Нэг л удаа мэрэглүүлчихсэн хаа тэрнгээр би лав. Нөгөө нэг тэр нь болохоор амар инээдтэй зөв туршилтын үеэсэн заяа. Энэ хүн зүгээр нөгөө нэг хамгийн анх авчаад за нэг үзтий. Нам туршилтын тулаад. Чи follow. Тэгээ тэнэс зооштой ингэ чи наад хөзрөөр өсч үг. Ханд нэг ч гаргаж ирээгүй. Тэрний дараа. Би энэ хүнд ер нь туршилтын тулаал юм шиг төсөлрөө. Тэг хамгийн нэг нөгөө ойроор үзэддэг болохоор нөгөө амархан гэнтэй тэгдэг юм шиг. Хоёулаа болгоод юу яа хамгийн эхлээд нэг хөзөр суглана. Яаж суглах хөзөр нь бол би суглана шүү дээ мэдээж чинь. Тэгээ тэр хөзөр маань олонгууд юу яа энэ сарын ерөнхий төлөв байдлыг ерөнхийдөө ямар авах вэ гэж харна. Тэгээ сартчаан ер нь дунджаар нэг 4-7 хоног л яддаг. Тэгээ 7-7 хоног дээр нэг хөзөр суглаад. Тэгээ хамгийн сүүлд нь олонгууд одоо ажил карьер дээр нэг хөзөр, хүн хоорондын харилцаа муу эсвэл хайр дурлалтыг нэг хөзөр. Тэгээ 3 дахь дээр нь эрүүл мэнд дээр нэг хөзөр гээд нэг 3 хөзөр суглаад. Тэгээд энэ төлөв байдал. Тусч байгаа маа тэгээд нэмж хөзөр мар санагдах юм бол татгалаа. Тийм байна. Одоо энэ хэсэг бол айгүй хэцүү хэсэг. Яач ваа ингэдэг байхгүй. Юу нөө стресс гэнэ 8 үзэр би одоо яах вэ? Чи нөө үзээд байгаа юм уу? Би үзээд байгаа юм уу? Чиний за. Тэр өөр хөзөр гарч ирсэн чиний юм. Яруу гайх. За тэр нь ер нь ингээд 8 сард чиний үед бол айгүй тийм дэжүү сар байна. Тэгвэл нарны энерги бол чам дээр бол үнэхээр яг сайн байна. Гэтэ би сая нөө суулгахаас өмнө нарны үзэр харцсан байхгүй юу? Тэгээд дэжүү байж магадгүй ямарсан санаад авчих гэсэн чинь ардаас нь шууд хүч чадлын үзэр гарч ирж байгаа. Тэнгүүтээ чи юмны плансыг мэдээж маш сайн олно. Нэрс нь асуудал гарч ирсэн гэсэн чи тэрийг яаж зөв зохицуулах, яаж менежмент хийх те. Тэрнэр бол бодлохгүй тэгж өөрөө мэдээж энерги өгдөг юм шиг өвчтэй байна гэсэн үг. Тэгээд ер нь бол 8 сар. Үйл хөдөлгөөн хийхэд бол маш тохиромжтой сар. Ихний 7 хоног. Яхаар. Яг энийгээд байна. Ингэ шоолоод эхэлдэг байхгүй. Яаж вэ? Яруу дарахад бодлоо нэг хичээг. За. 8 сарын хамгийн сайхан 7 хоног бол эхний 7 хоног байх нэ. За. Баяр хүргэе. Towers үзэр. Ахуу талаарсан. Тэгээд энэ жих нөгөө хувийн чанартай мэдээлэл даадах шиг. Гэхдээ эхний 7 хоногт болонгууд тий. Гэтэ санаа битгий зав зөө. За.
Юу байсан чинь 20 дугаар 7 хоногийн илэрхийлэх үзэр тамхуу хөзөр гарч ирлээ. Яагаадсэн чинь хөвч гараад ирэх юм. Тэгээд За, юу за. болсон бэ гэхээр эхний 7 хоног дээр лаврс 2 дугаар 7 хоног дээр шууд тавар гарч ирж байгааг бодвол ер нь хоорондоо аюу холбоотой. Чи эхний 7 хоногтээ ингээд харилцаа холбоо чинь ер нь бол дэжгүй байна. Юмнус ингээд нэг стрессгүй, гайгүй бүтэн. Гэхдээ би 2 дахь 7 хоногоос шууд switch хийхдээ чиний дургуутын хүрээ зүгээр бүгдийг болчих. Дуусгая. Нурай. За яг тийм амар хүчтэй мэдрэмж гарч ирнэ. Зүг. Хүмүүстээ энэ болонгууд нэмэх нь яагаад 2 дугаар 7 хоногоос ингэж хүчтэй эхний 7 хоногоос ингэж шууд switch хийчихэж байгаа вэ гэхээр нөө ажил жилийн ачаал огцом нэмэгдэнэ гэсэн үг. Тэрнээр шууд стресс чинь нэмэгдэж явчихна. Тэгээ 3 дахь 7 хоног төр нь болонгууд нөө зоосны баатар доошоо харсан байдалтай гарч ирлээ. Яаж юм болоо за. Хүмүүстээ энэ хүүцэр Надаа надаа сексрээ шахах юм яа л та. За. үхлийн хүүцрөөсөө илүү үхлийн энергитэй юм шиг санагддаг миний. За. Тэмүүтээ энэ яг тавар хүчтэй яаж холбогдож байгаа вэ гэхээр нөгөө одоо үхлийн хүч чинь их муу юм биш тийм дуусгар болж байна гэсэн. Хэрвээ доошоо хараад гарч ирэх юм бол одоо юм дуусгар болох хэвчээсэн чи тэрийг боловсруулж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэмүүтээ энэ болонгууд одоо нөгөө зоосны баатар болонгууд хөдөлгөөнийг морьтой хөдөлгөөнийг бэлгэцэн тэгээ надад үхлийн хүчтэй холбоотой юм шиг санагдсан учраас хөдөлгөөн чинь зогсно гэсэн үг. За. Тэмүүтээ энэ болонгууд мэдээж зоосны хүчээр болгонгууд мөнгө санхүүтэй холбоотой. Тэмүүтээ өмнөх 7 хоногийн стресснээсээ болоод хөдөлгөөн зогсоод нөгөө юмаа дуусгах болъё гэсэн чинь шууд гацанг байдал бодож байгаа. За. 3 дахь 7 хоногоос. Тэгээд 4 дахь 7 хоног дээр юу гарч ирсэн бэ гэсэн чинь хоёрын сэлэмгүй чиний мэрэг гэж юу ах вэ? За тэгээд ингээд уялдаа холбоогоор ирвэл хоёрын сэлмийн одоо утга нь болонгууд одоо та бүхний харж байгаагаа нүдэ буцсан эмэгтэйгаа хоёр сэлэм барьсан. Яагаад тэгэхээр энэний утга нь яг классик тарот дээр юу гэж гарч ирдэг вэ гэхээр нэг сохроор буруу шийдвэр гарах гээд байна гэсэн үг. За. Тэмүүтээ нөгөө стресснээсээ үүдсэн гинэд аягүй хөдөлгөөн орж ирж нурангу өсөнгүүтээ цуцлах байдал үүсэж байгаа шүү дээ. Тэнгүүтээ за надад юу ч хамаагүй гээд буруу сонголт шийдвэр гарах гээд байгаа гэсэн үг. Тэгээд энэний шийдэл нь болонгууд одоо хосны зөвлөгөө авах шаардлагагүй нүднийхээ болжиг авч хаяа л гэсэн үг. Тэгээд яг тод томруунаар юм харах юм бол хүн тэгээд их буруу сонголт гарахгүй л тэний хүн л биш үү. Тийм. Зүгээр анхаарал шиг л гэд ойлгоч л та тий. За одоо хүмүүстээ нөгөө 3 үзэл суглаа шүү дээ. Эхнийх нь ажил карьер, хоёр дахь нь харилцаат баяр зурж, гурав дахь нь эрүүл мэнд. Эхнийх нь юу лээ? Яна юу болчихв? Эхнийх нь ажил яаж вэ? дөрвийн цаас доош хараад гараад ирчихэж байгаа. Дандаа зоос доошоо харж ирээд тахмаа хүн сэгсрээд тахмаа мөнгө болгох юм байна л да за. Тэгээд энэ үзэр ингэж гарч ирэх юм бол аюу харамж үзэр واخгүй юу? За. Үнэхээр эсэргээрээ чинхтэй одоо юу ч би тайлж байгаа вэ гэхээр одоо ингээ мөнгөө ингээ далтлаад ингээ хатгачаа тий минийх гэсэн байгаа шүү дээ. Доошоо харж гарч ирэнгүүт тий чигч бодно мөнгө харамлна. Тий хэрэггүй урсгал зардлууд гарч ирнэ гэсэн. Тэрэн дээр би нэг төлбөрөө хийж байгаа. Тэгээд ер нь бол яг тэрнээрээ шууд ингэж мөнгө чинь ингэж тэгээ чи барьсан ч ингэж хамс турсаж гарнаа. Сэгсрүүлж гин үү? Угсаа бат. Нуугдах юм байх. Харилцаа холбоо болонгууд
Чадлын үзүүр. За. Тийм Мэдгүй чи яг 8 сард чи нэг яг эсрэг энергитэй хүнтэйгээ яг харилцаач айгуу сайн байх юм шиг байна. Энэ дээр бол хайр дурлал гэхээсээ илүү зөв амьдралын зорилго ч юм уу эсвэл хийж байгаа зүйл төр ч. Тэгээ эсрэг энергитэй хүнтэйгээ айгуу сайн гар нийлнэ. Гарч ирж байна. Айгуу сайн зохицолтой. Дүнгүүтээ ни сава эрүүл мэндтэй доош хараад гарч ирлээ. За энэ надад Эмэгтэйчүүдийн талын зүйл эрүүл мэндийн талын дээр хараа. Одоо юу ч яд үсээд юм уу, арьсээд юм уу, биений байдаг ч юм уу. Тэрэн дээр анхаараа. харин бат гараад амар л байгаа л та надад бүр. Одоо яг ингэ жигнэсийг миний арьсыг харах юм бол одоо 90-ээр дүр ингэ нэг гормоны өөрчлөлттэй айгүйх юм гарсан байна. За ингэ чиний мэрэг туслаа. Амар ингэ цохилттой орж ирж байгаа юм минийх ёо ядаргаад. За би өөрийгөө олгоо би юугаар мэрэгснэ. Нөгөө баар хийсэн өдрөөрөө мэрэгнэр санагдчихлаа сая. Тэрний айгүйх гог амар өвтгдөм юм шиг байгаа юм амар ингэ сэлэм гаргаж ирээд. Ичвэ. Ерөнхий төлөв байдал гэсэн чинь нөгөө юу юм бэ? чамд өмшүүл хийсэн. За. Гоё гараад ирчих юм шүү. Тоош харч юм уу? За sorry. Яг үлээ. Тэгээд би энэ тайлбар аваад тий надад. За. Ячва. Энэ үзрийг гоог ингэж идэх бүр сэгсрээд идэв юм. Манай сава доошоо ороод гараад ирчлээ дахиад доошоо. За. Тэгээд юу гэсэн хувь тавилангийн үзэр доошоо гарч ирэхээр нөгөө хувь тавиланныхаа бүрдээр биш нэг жоохон гажуудлын юм орж ирж байгааз. Тэр нь ямар утгаараа яаж гарч ирсэн гэсэн чинь миний амьдрал өөрийгөө зөв сонголт шүү гэж харуулж ирж байгаа буруу эрэгтэй орж ирсэн гэлтэй. Шах. Тэгээд зөндөл тийм юм биш үү? Юунтэй. Сүртэй биш юм уу? Гайгүй. Юм бэ. За 7 хоног гэх юм байна. Яач вэ? 7 хоног дээр 4-ийн цаас гараад ирсэн. Бүр хараагүй зү. Тэгэхээр гайгүй юм шүү. Тийм мөнгөө ер нь бол өөртөө мөнгө орж ирнэ эхний 7 хоног танц дээр. Тэгээд орж ирсэн мөнгөө юунд хэрэглэх вэ гэсэн чи өөртөө нэ. Зөвхөн өөртөө. Нэг тиймэрхүү. Тэгээд эхний 7 хоног. Тэгээд 8 сарын 5 цалин буугаад өөртөө тавил. 5-нд буудагч манайх. Тий зэ бод. 2-нд. Түлдэл авчиж байгаа юм шүү. Тэгээд тэгин дээрэс нь тийм ер нь өөртөө л анхаарна. Тэгээд өөр бусад зүйлүүд байгаа гэсэн тэрэн дээр ерөөсөн миний анхаарал төвлөрөхгүй байна. Юу төвлөрж яах вэ? 2 дахь 7 хоног дээр нь болонгууд нэг гэх юм. Заасны тамга. За. Тэнгүүтээ энэ ер нь бол сэтгэлийн шарахтайгаа нүүр тулчна. Чи ямар их нүр тулт юм бэ? Чи нүр тулж дуусаагүй юм уу? Энэ хүн зүгээр одоо ингээ өнгөрсөн жилч ингээд туллаа. Өнгөрсөн жилч ингээд туллаа ёо. Ерөөсөө дуустав. За. Тийм нэгт тийм байна. Хоёрт эхний утга нь олонгууд нөө сэтгэлийн шарахтайгаа нүүр тулж байгаа шүү дээ. Гэтэ энэ нь олонгууд яг үний хэлэхэд ашигтайгаар гарч ирнэ гэсэн үг.
Яг тэр зүйлээ анзаараад яг засч чадах юм бол яг мөнгөний их өсөр орлогоо яг хаанаас илүү дэмжлэгтэйгээр гаргаж ирж чадах вэ гэдэг зүйлийг олж илрүүлэх боломжтой. Тэгвэл анализ хийгээл дахиад хийгээд ах юм л да. Над руу хүснэгтэй болоолох юм л да. Энэ яг тэх юм байна. Яана за. Би стресс өгөхгүй энийг мөн над руу нөгөө хүснэгтэй бол. Би нөгөөс бодож байгаа тийм. Тийм би нөгөө ингэ цавхуу мохоо гараад ир цавхуу юм аа ингэсэн. Нөгөө цавх дээр би бүр нэмж ёо. Харин тэ нэмж шидэд идэх миний юм. Бэзэн 3 дахь 7 хоног дээр 2-ээс илүү гарч ирлээ. Хоёлоо 2-с илэнтэйг сайхан найзалчихлаа. Нүдэ боосон. Тэмүүтэр би энийг олонгууд шууд юу харж ийн гэхээр нөгөө яг ерөнхий төлөв байдалтай нөгөө буруу талын эрэхтэй гарч ирэх гэдэг ингэсэн шүү дээ. Тийм. Яг тэр харилцаан дээрээ сохроор хандах гэдэг нь гэсэн үг. Миний хувьд. Зүг. Тэгээд ихтэй хамгийн гол нь яг энэ удаагийн утган дээр юу гэхээр сохроор хандж байгаа гэсэн гарн дээрээ сэлэмтэй байна. За. Хайртуулаад шүү. Тийм шинээр байгаа надлуу битгий өртөрөө. Тэгмүүд ихтэй хоёулын нууцаар яагаад ингэ ямарч жоохон цэцтэй гарч ирсэн юм байлгүй юм л та. Сүүлийн 7 хоног дээр нөгөө юу гараад ирсэн. Юу чамдаар гарч ирсэн. Нөгөө Сэлми Баатар доош ороод ирсэн. За. Тэгээ энэ бас айгүйх нөгөө хөдөлгөөнийг бэлгэсэн үзүүр дээр доошоо гарч ирэхээр нөгөө хөдөлгөөн ингэ ударшин гэсэн үг. Хоёлын нэг л сонголт байдалтай орох. Тийм тэгэхээр энэхийн 4-р 7 хоног ерөнхий байдал хөдөлгөөн дээр л ударшил гарч ирэх гээл юм да. Тэгээ ажил дээр л биш байвал бусдаарч хамаалах. Харин тийм ажил мөнгө төгрөг тэр юм үеийн чухал юм дээр л тэгмэргүй байл бусд нь нэр педлалга харилцан л та тэр одоо юм ч одоо дүрс хэрэг. Тийм яг ингээд хоёулаа нэгнийхээ буултыг авах хэрэгтэй байхгүй. Авчих юм бол хөдөлгөөн маань ударшихгүй 8 сарын сайхан нарны энерги дээр ингэж хөдөлгөөн ударсан гэдэг чинь юу гэсэн юм ямар бодит ухамсарлын дээр байгаад байгаа ч тийм. Тийм миний хаг яваад өгч байгаа шүү. Хэцүүс тэр боолт авахын тулд юу чих хэвтэй. За. За буугаад ирсэн. Юу вэ? Ажилтгээр энэ чи 2 өдөр гараад ирчихээ. Ажил дээр World үзүр гараад ирлээ. За. Болох юм шүү, дээ ч юм шүү. Яг ерөнхийдөө тийм тэнгуүтээ хийж байгаа зүйлээ дуусгана гэж байна. Үр дүнгийн яг final нэг маш нөө харилцаа холбоо. Хайр дурлал дээр гэсэн чинь 2 үзэг гарч ирсэн. Нэг нь 5-аар гарч ирээд нөгөөх нь 5-ын сэлэн гарч ирлээ над дээр. За. Нэгэр нөгөө юм нурж унж байгаа. Нурга. Тээгүү 5-ын сэлмээр ингээд нөгөө нурсан юм аа цэвэрлээд байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө харилцааны тал дээр ямар нэгэн тийм асуудалтай байсан зүйлээ би ингээд нэг өөрийнхөө хувьд бол цэвэрлэж байгаа. Тэгээ дараагийнхаа шинэ эхлэхэд ингэж бэлдэж байгаа. Тийм шавтартай. Тэмүүтээ эрүүл мэнд дээр болонгууд зоосны ташаа ирсэн. За. Би нөгөө эрүүл мэндэд би жоохон мөнгөндөө жоохон гороод байсан. Ер нь жоохон анхаарахгүй бол юу яах юм бэ? Нөгөө миний тураал явахцаар л харах. Анхаарсан дээр хөө нэрнээсээ. Одоо ямар ч ирч хүчгүй байгаад тахаар хэцүү л үү. Нэг хорцоос авахгүй нөгөө ирч хүчээ байхгүй. Харин тийм яд байнгын сүлтэй бол тийм. Тийм ерөнхий төлөв байдал нь 8 сарын. За хоёул яаж ингэ яах юм бэ? За. Яасан бац. Энэ хөтөр.
За. Уг гол асуудлаар гинэ жижиг сажиг зүйл дээр битгий анхаарлаа төвлөрүүлээ дээ За. гэж юм. Тийм Нөгөө жижиг сажиг зүйл дээр Мм. анхаарлаа ингэж төвлөрүүлээд тахаар нөгөө гол асуудлаар чадахгүй нүд нь ингэж болц таагаад. Тэгээ тийм байна. Тийм. Гэхдээ чиний ерөнхий төлөв байдал дээр айгуу дэж үзэг гарч. Юу н хоёулын дээр 8 сард их аркана гарч ирлээ. Уул нь ерөнхий байдал нь төлөв нь зүгээр юм шиг байгаа. Тэгээ доторлын ороод ирэнгүүд нэг жоохон бодлант юмнууд гарч ирээд тах шиг юм тий. Тэгээд ер нь их арканач айгуу тийм том үйл явдал тэг бэлэгддэг байхгүй юу? Аа. Тэгээд чухал сар л байх хаа гэж бодож байна. Тийм байх. Тэгээ би 9 сард айгүй их юм болно гэж бодож байгаа. Яад ч юм. Тэгээд хоёулаа чи одоо ингээд төлөв байдал харж байгаа юм чинь 8 сарыг дуусангууд бат тэгэд нэг харж үзье. Энэ нэг таарсан уу, таараагүй юу гэд. Тэгээ тэмүүтээ нэг үзэгчтэй зориулаад нэг өдөр суглаа. Ерөнхий төлөв байдал. Угаасаа энийг аюу цөөхөн. Харин тий цөөхөн Тийм. Үзэж байгаа болохоор ингээд групп хуваах шаардлагагүй тий. Ганцхан өдрөөр ерөнхий төлөв байдлыг харчихъя. Манай хэдэн ганц 2 хүн баа. Тэрийг яах юм. Аягны хатан доош. Ой, та нар хүртэл бүтэдэг байна шүү дээ. Оо, тэгээд амаагүй одоо бүгдээрээ л ингэ тойроосоо нэр. Хүмүүстээ хэрэггүй үнтэй гэл гарах хэрэггүй шүү гэдэг зүйл гарч ирж байна. Яагаад гэвэл одоо хүн чинь өөрийн үнцэн им ажил карьер ч юм уу тийм зүйлтэй байгаа шүү дээ. Тийм. Хүмүүстээ хиттих хүн хоорондын харилцаа ч юм уу тийм зүйл дээр анхаарлыг төвлөрүүлэхээр яг ингэ яг үнцэн ажил дээр ч юм уу тийм зүйлүүд чинь ингэ алдагдах гээд байна. Гэдэг тал дээрээ анхаараарэ гэж юм. Тэгээд ийм үйл явдал тэгээд анхаараарэ. Тэгээ энэ дугаараа одоо амар сонирхолтой байсан бэ гэж би найдаж байна. Яг манай энэ хүн бол өстой өөрийнхөө хувийн яг ингээд сонирхлыг амар сайн яг шеэрлээ. Тэгээд энэ хобби нь угаасаа тэгэл тэр чигээр дахиад бүр ингээд бүр үсэн дэвчих хөө нэрнгэсээ жоохон айж юм. Тэгэл нэг жил болгоо ингээд таарууд ер нь бэлгээр авч байгаа. Тэгээ тэрэндээ ч баяртай байгаад амар баярлж байна. Ягаад гэвэл хүн болгон л нөгөө нэг айгу сонирхох бах яах бах гэх найдад бэлгийг өгч байгаа болохоор тэгээд хэрвээ ингээд юм хүмүүрээ үлээ шээ юу өгөх одоо мэдчихэж байгаа бах. Тэгээд би өнөөдөр бол угаасаа ялтчих амар яг хашлаас буугаад хүрээд ирсэн. Тэгсэн чинь нөгөө ядчихад тэгээ энэ 7 хоног бол жоохон үнэхээр ядрахаар 7 хоног энэ жоохон миний хичээл эхэлж байгаа. Энэ нэг тийм гоё 7 хоног шинэ. Тэгээд гэтээ энэ 7 хоног дараа 7 хоног энэ сар 8 сар тэр бүх хүмүүст амар гоё ахаа гэж найдаж байна. Гоё эхлэх ахаа гэж найдаж байна. За тэгээд тийм их байна. Тэгэл сэлэм гарч ирээгүй л болоо. Тэг бид төр хоёрлан дээр самхаг гарч ирлээ одоо тэг яах ч тийм бидний юм хиндэ гэл. За чи нөө сүүлийн үед ер нь ямар хуу те мейкап ч юм уу стил эдэр сонирхож байна да. Би нэг айгүй их нөгөө сошиалс хараад байгаа юм аа. Нийт юм амар нүдэн дээрээ